Цаана. Манай өнөөдрийн гараад ирэх влог маань шинэхэн дугаарыг хэлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн дугаар багшнасаа нэг хүнийг олсон байгаа. Тэр маань Энс ахыг одоо авч гарахын тулд хамгийн түрүүнд эхлээд заахтай хуцах хэрэгтэй. Яагаад вэ гэхэлэр манайх шинэ тоглолтын бэлтгэлд орсон байгаа байхгүй юу? Тэгэхээр заавал захирлаасаа чөлөө авахгүй болтгүй чөлөө авах. Эм цагт хэлээгүй байгаа. Цааш. Юм гой яха. Юу ярьдаг. Ажилладаг. Юм гоё Уух шээ гой. бид хоёр новлогоо гэдэг Эм сахыг оруулах гэдэг. Тэгээ танаас чөлөө авах. тэр тийм Аваа явчих. тэгээ танаас чөлөө авъя. За. Эм сах Тайлж ирв. Мөнхөө. Гарта. Ини. Гараад ир. Хувцас. Гараад ирээд бодог нэг яг таа. Тий. Ажилтаа батан сатаатар юм байна. Бүгд маасаа гэдэг ажил байхгүй юу? нэг өгч. Орцоог нэг намер бас тэргээ гэж юм. Тэгээд тэгэхээр бид гурав чи яа 2 он 2 хоногтой бид гурав нэг тусдаа номер бодчоод ирхөө гэж асуух гээ. Бөөдөө явъя гинэ. Бонто. Бөөдөө болохгүй. Ажиллаа батмаар байна. Тэрөө яа тэр дараах нийтэм тим юм юм. За. Баярлаа. Чөлөө гэсэн баярлаа хамтдаа амжилтсан. Хайнаа гадаашаа. Араа тэр шоуны орцогч мөнгө сайхан аа. Юу би гадар уцаах уу? Тийм шүү дээ. Та гадуур хуцаа. За. За, та хуцаа гаргаж. За. Аа гэсэн байхгүй юу? Нэм сахыг авчлаа. Тэгээд машиндаа бүгдээ уулзцгаая. Дуурч чинь матсан баг. Гэрвшин гэдэг юу гэдэг лээ? Гэрвшин. Хүн дээрх гэрвшин гэдэг шиг нэг жоохон ингэ дүсхий. Юу асууж ярихаа мэдэхгүй. Бишүүрхэн гэх юм уу? Тийм үү? Тийм. Завчин. Яа чи тийч нэ жагсаа гэдэг. За, яварчсаа захирлаасаа чөлөө аваад, ахыг аваад бид хоёр нь гараад ирлээ. Та гайхсан уу? Юу солиороод байгаа юм худлаа Би сургуультай байгаад ийм хийн гэж хэн төсөөл юм. Ах маань аршаа ууж байгаа шүү. Үнэ тэрийг харуулахгүй болохгүй. Ямар ч гэсэн бүр бид ч одоо ингээд Одоо хаачих юм. одоо явна хэдүүлгийн 2 хоногийн сургуульд бол ер нь худлаа болох байх. Юу гэж тийм байж байна. Хоног штэ. Юу гэж тийм байж байна. Хоног штэ. Энэ цаг төгчөд авах чинь юм байхгүй шүү. Тэгээд тэнцээ гуруулаад Тэнцээ гуруулаа тусдаа нэг 2 номер гаргачаад тэгтагчлаа бэлтгэж. гуруулаа тусдаа нэг 2 номер бэлчээд ирхөө. Орхоо нэг номер гэдэг. Одоо яг нэвтрүүлэгч утга учир юу илэрнэ? Яг стайл би. Оо жоохгүй. Юу гэсэн үг. Ямарч гараал ирлээ тэгээд ямарч гаргаал ирсэн гэдэг чи болж ийна л гэсэн үг. Байрн сая гайхсан санаа чи гараатгаа гэхгүй дээ. Хүн дуудаж байгаа юм чи говцоо өмсөг. Гадар говцоо өмсгэр юм гайхлаа шүү. Рекламын зураг болоогүй л та. Харин тий. Гадуур ямар нэг ажиллагаа байхгүй. Ингээд өвөл хаваа ер нь жилийн 4 удиралд ингээд найс нөхдөөрөө гадагшаа агаар салхинд гардаг штэ хүмүүс. Яг л тийм л гэсэн үг. Зүгээр л агаар салхинд гараад тэгингээ стрессээ тайлаад Тэгвэл тэн чин шорлог тэгээд нэг ПМ-ивч байхсайгүй. бүгд байж байгаа. А байгаа мó. За. Тэгвэл баяртай хэрэг зараа гэдэг. За тэгвэл хоёр хоног. Тэгвэл хоно яаны. Тэгээд тийм байна. Үсээ зүч хаа. За. Тий одоо хэдүүлээ хоол замдрах чинь үсээ зүч. Энд шигээч.
Энэ ч бас нэг том соёл шүү ер нь бас. Энийг тайлчих жоо халуун байгаад байгаа юм. За ямар ч байсан тэгвэл агаардах юм байна те. Ууг нь бүр ингэж яатсан бол тохирсон бол ах нэстэ бас шардаг бас хашраа штэ. Гоё. Тэгэхээр юу яаж байгаа шүү? Энэ удаагийн дугаар дээр болохоор таныг жоохон дааруулахгүй байна уу? Эрүүл мэндийн шалтгаантай учраас энэ. Юу гэсэн үг юм? Өвөл бид нар ингэн ер нь бол өдрөд ирэхлээр манайх ч ингээ майхнаа бариад Харин тийм л байлтай. Баггүй юу? Тийм. Тэгэхээр бас янз бүрийн өдөр таарах учраас яа нөгөө тохирсон өдөр маань жоохон хэцүү өдөр таарах юм бол хүүдэн жавартай салхитай шуурхтай ч юм уу те. Хэрвээ тийм өдөр тохиолдох юм бол бид нар дотор орно. Ороод ир болно. Гараад ир гэж гаргаж ирчээд очоод ороод ир болох юм. Тийм. Тэгэхээр одоо тэр хамгийн анхны ороод ир гих газар руугаа таныг авч явж байна гэсэн. Оруулах гэж байна. Тэгээ яагаад бас ороод ир болох ч вэ гэхээр өнөөдрийн дугаар маань бас бэлтгэл хийгээд цаг бас ороодсон болохоор хэдүүлээ очоод майхан саваа барихсаар байтал цаг явж өгнө. Тэгээд цагаар нэг жоохон тийм юм биш тий. Тэгэхээр хэдүүлээ өнөөдрийнхөө дугаарыг гоё дотор бичнэ. Зааш бааш. Би ч бас тэгээд та хоёрыг юу яхаар чинь нэвтрүүлэг хэр чин гэрээ орж хувцсноор зузаалах юм бодсон шүү дээ. Хэрэггүй маа тий. Хэрэггүй. Бид хоёроос нөгөө олон хүн нөгөө комментэн дээр нөгөө мөх сайхан ахыг бас оруулаач. Жижиг мөх сайхныг оруулаад одоо юм сайхыг оруул, мөх сайхныг оруул гэдэг хөгтөгцөөс. Танаас одоо яг хэд дугаар явж байна? 10 гарцлаа уу? 10 гарцсан. Тий, би нөгөө Ажаагийнхыг үзсэн, Саасахыг үзсэн. Санчирихыг, тэгээд Зааныхыг үзсэн. Бусдаар нь үзээгүй юм байна. Ямар ч зүйл үзсэн л юм байна манай. Гоё. Угаасаа ингээд нэг юм чөлөөтэй ингээд ярьцлах хүн нөгөө бие баригдахгүй худлаагаасаа ингээд нэг зэмцээгээ суухгүй те ийм гоё чинь ийм шиг гоё штт. Тэ? Тэгвэл энгийн. Хүнээрээ юу л ярина та ярьж болно шүү дээ. Ярьж болно. Хамаагүй халаад ярьж болно. Тэгээд халаад ярьсан байна хүүдий энийг хасаараа гэж бас болно. Бас уу? Халаад гэдэг нь яриандаа халаад. Харин би гайхаад халаад тэгэхээр яахаа байлаа гэдэг. Яриандаа халаад шүү. Хиний нэвтрүүлэлд орсон шүү дээ. Халаад биш. Дараагийн нэвтрүүлэлд орсон шүү дээ. Хүн ч нэг өөрийг ингээд сэнчгээр тэр гिचнийг харих уулга дээр ямар. Тэгээд хүн ч нэг зургатаар гарч байгаа шиг юудангууд юу ч юм шиг. Хянцтай байл шүү дээ өөрийгөө. Тэ? Одоо бити хинараа. Яг та одоо үгүйсэн мэдлээ нэм сайх ягаад хянаад байна гэд яг өнөө мэддэг учраас бие барьж гин үү хянж гин үү яаж та хоёртай ямар юм яга юугаар барих. Одоо 20 жил зурлсан улсуудаа нэг бие бариад ингээд юу асуучих вэ яах вэ гэдэг айх юм байхгүй шүү дээ айдсгүй. Бэлтгэл дээр байдаг шиг. Тэгээд энэ бид нар ингээд бэлтгэл хийгээл ахлаа өдөр болгон бүгдээрээ хамтдаа ингээд байгаад тахлаар бас магадгүй нэг юм вакуумжих юм бүрддэг байхгүй юу хүн өөрөө мэдэхгүй. Нэг ахаарчлахын сэг гэж гараад ирэхэд бас шал өөр болдог байхгүй юу. Тэгээд байж болно. Тийм тархинд бас юм салхи оруулах гэдэг байхгүй юу. Тийм байж болно. Арай өөр нэг өдрийг ингээд өөр тархиа өөр өдөр өөр юмар ингээд ажиллаулчаад очихлаа сэрэг чинь. Тийм байна. Тийм. Тэгвэл ерөөс 2 хоног. Тэгээд 3 хүний номер гаргачихлаа тий. Тийм шүү дээ. Нэг 2 номертай ирэхэд заанах яах ч шүү дээ. Тэгээ. Тийм шүү дээ. Яах ч 2 номертай өр бүтээлтэй тий. Яа алуулах үедээ тий. Юу ч байхгүйгээ оруулаад. Замдаа явчих. Сая бид нэр төөрөө тэр рүү яваад одоо буцаад Ярамлын өнгөт рүү явж байгаа амгаараа. Шал дэмий онц. Налахаас Төв аймаг руу салдаг замаа мэдтгүй юм санаас. Уг нь зөндөө явж исэн. Ерөөс анхаа хин шорон замаар орсон гол нь. Шорон замаар явах ямар ч үйлдэл байхгүй шүү дээ. Шорон зам руу ороод бүтэн тойроод бич гэж би энэ хооронд дундчил байдаг.
За. Ийм л байна да эмэгтэй хүмүүс. Аа ийм юм байх. Чи хот доторхыг бол нэр гаргаахгүй нэрээ. Хулгайн замч мэднэ гэд. Дид гинэ. Сан зам шиг. Гэхдээ амралтын газар тэрэлж байгаа гэж хин хэлсэн юм. Баан жилсэн. Аа? Тэг хажуудаас түшээ бас тэгсэн шүү. Тэрж бүр амар ихтэй. Тийм төршиг баанч хоёроос их юм болж байгаа байхгүй юу? Тэгсэн чи тэржтэй баг эрхийн даван дээр Биш штэ. нүгтчтэй. Нүгтчтэй гэж юм. Тэгээ одоо бид нар буцаа явж байна. Өчлөлтэй юм боллоо. Гэхдээ тий шорон зам ямар ч тийм байхгүйсэн маршрутад. Байхгүй л дээ. Тэрэлж Улаанбаатар хоёрын хооронд бол дандаа засмал байгаа. За одоо энд нэг зам салж ийн салах ёстой юу? Битээ салаарай. Одоо зүгээр л явж. Гуй. Тэгж бас гэр дөрөв хүүхдтэй юм шүү дээ. Эртээ харчмаар Тий. Биш үү тий за. Битээ салаарай. Бисээ их гайхсаж сэрээд. За тийм тэрэлжийн замыг чинь засаад ингээ шороогоор явж байгаа байх гэж бодсон чи. Энд тооч бодлоо явж. Та зам хэрсэ цээжлэх үү юм. Өдөө гадаа явахтай. Явбал зам сайн уу муу юу? Аль нь юу? Яг нөгөө нэг хөдөө суучин л тэрийг их сайн мэддэг байхгүй юу юм бол. Зам сайн мэддэгсээс магна бид хэд нөгөө нэг тэр жил нэг цагаан сарын зайтай болоод бид нэг зүүн аймаг баригаж үжин санаж байна. Тэгээд цоож хамгаалагч каш алдраа магна бид тав нөгөө юуруу гарна гэдэг. Сүхбаатарт очиж санаж байна. Нэг шилийн богд. Тий шилийн богд гарна гэдэг. Тэгээд төөрөөд. Тий шүү Тэг дээ. бүтэн төөрөө. Тэгээд машины дугуй хагараад. Тий. Тэгээд ийм юуруу ховл руу орцсон. Тэгээд кашааг нөгөө наадхаа салгаад яваараа гэд. Бид нар угаас мэдэхгүй юм чи. Тэгээд дөрүлээ 13-аас очиж штэ. Цастаа штэ. Тэгсэн чинь кашаа тэндээс үдсээр хагаад бүгдийг хийгээд гаргаад ирж байгаа юм л да. Тэн айлд очихгүй юу? Яг чигээр ингээд хаалц тавьгаад айлд буус. Тэгээд бид ийшээ явж гинэ гэдгсэн чинь айлын хүн гарч ирээд заасан байхгүй юу? За манайг ингээ гэрийнхаа баруун талаар ингээ заагаад ингээл энэ хөтлийг даваад ингээд наад явуулсан. Айтайхан замч айтайхан болно гэд. Тэгээд нэг өөч баярлаа гэж огч магнаа буцаж иргээл яг ирсэн замаар босч гин. Явлаа. Наад гэрээч баруун талаар ингээд дээш өгсөн шүү. Та ч одоо яаш вэ? Таныг өдөрхөн би өдөө өссөн гэл. Тэглээ. Гэхдээ за тэгвэл явъя гэд би өөрөө толгой эргэлзчихгүй эсвэл магнаа тэгэхээр буцаад гэсэн чинь яг нөгөө бидний буцаж исэн газар нөгөө дугуй хагараа суужсэн газар хөрдөрлөө. Гэхдээ би харин хэлсэн шүү дээ ийш ингээ баруун яв гэж. Харин тийм ингээ босчоод нөгөө айлтынхаа гадаа ирэнгуудаа дахиж асуугаа санаа зовоо тэгээ баруунтаа миний хэлснээр яваа тэгээ олж ирсэн. Одоо баруун иргэн шүү. Одоо ястай ирэх юм бэ тий. Одоо иргэдэх үү? Бас хөдөө толдоор явж байгаасан те айлын үүдэн зогсоод энэ айл яг хоошоор ярьж байгаа. Тий. Нөө хоошоор өгөхгүй гэсэн чи орд хүрдэг. Чи яасаа. Энэ айл яг хоошоор танаа хоошоор хийж байгаа юм уу? Тий гэж чи Манай ууг нь өөрөө тэгсэн байхгүй. За орд сайхан хоошоор тэгээд хэлнэ гэж горцсон байхгүй юу? Гэсэн чи ааха гэчээ тэгээд өрөхгүй болгоон тэгээд уурлаад яваад гэсэн тэгээд гомдоо тий. Яа. Дэлгэр сайхан бол замыг бас сайн мэддэг. Харин тий нөгөө хар багаасаа хөдөөс зүгдүү чинь тийм эдэхгүй гэсэн. одоо ингээл Google Map хараад явчихна. Одоо зөв гэж бодоод. Одоо төөрөл байхгүй ингээд ийшээ 28 км ороод шинэ хэсэг орно. Тэгээ хамгийн гол нь төөрөө явахдаа арталтаа 2 машин дагахудаа явцсан. Чом бэл гэж байна. Энэ яг хайж байгаа юм байл гэж. Эмилэн шүү. За юун дээр очих газраа очиод
дугаараа өршлүүлээ тий. Тэхүү. Тий. Хамаг би суулгачлаа. Угаасаа над ямар ч ярих сонирхол авахгүй. Доргоо. Жохон зөрмгсөн чи ингээд. Явсараа магаад ямар ирсэн. Алаад ирсэн. Яа, за уучлаарай. Машинтаа аялал хийлэгчлээ. Нөгөө юу гэдэг лээ. 2 шин 3 өдрийн аялал гэдэг шиг юм хийлгчлээ дээ ахыгаа. Чин гоё. За танаас өөр хүн байсан бол үдээд бүр байхгүй болсон мó. Бид баг хоёулахнаа тэнд суужиж магадгүй байх. Байхгүй өнгөрсөн гэдэг. Байхгүй чочингоо болсон баахан бодолж яваад. Тий. Нөгөө өвлийн өдрөл болохоор бид нар ч бас байн гадаа байгаад иж чадахгүй нэг машин тахта хэлсэн шүү дээ. Тэр шиг тэгээд тэрнийхээ хамгийн анхны одоо энэ амралтын газар одоо энэ гоё гэрт авах дугаар нь та байла. Тэгээд локейшнаа сайн мэдэхгүй баахан төрчлөө өөршөөгөрөө. Төөрс юм уу, төөрөөс юм уу? Тэгтээ агаар салхинд гаргана гэснээр гаргаж байгаа сте. Тэглээ. Хангалттай гард юм байна. Жохон өсөөл тэгэл таард юм байна. Одоо гой хоол гарч ирээ. Тань зориул бүр удаан хүлээлсгсэн юм ч одоо үнэхээр гайхалтай хоол бэлтүүлсэн байгаа. Тий. Юу түрүү ярахаасаа өмнө бараг өстө хоох. Хамгийн түрүүнд хоолоо гэл. Харин тий. Тэгсэн. Энэ удаагийн дугаарт би бүр маш их баяртайгаа би бүр үнэхээр аз жаргал хаппи байгаа би бүр яагаад вэ гэвэл би нөө хоол хийхгүй байхаа. Дандаа хоол идэг өгөхгүй. А тийм үү. Тэгээ одоо өнөөдөр би ингээд бэлдсэн хоол идэж ингэж гоё капер суух юм байгаа. Энд хаа гэдэг газар ич юу? Энэ одоо номт гүрэн гэд бишээ. Номт гүрэн. Ном сумны. Аха, ном сумны ном. Номт гүрэн гэдэг юм хотоос холгүйхэн оршдог. Холгүй хот төр юм шүү дээ. Тийм ээ хот төр. Бид нар яг эндээс хөдөлсөн шүү дээ уг нь. Эндээс баг энд Яг эндээс хөдөлсөн шүү дээ. тэгээд яваад надаахаар ороод тэржээсээ буцаж тойроо заяа. Тойрын замаар ороод. Гэхдээ тэр шорон замаар хин оруулаа. Шорон зам руу харин нэг хүү оруулсан. Тэрлөө нэг хүү оруулсан. Би амар гоё унчиж ингээд донслоод ихсэн гүнд гай. Дуурахгүй байна. Наа чи орноо. Тэр зам руу орно ийшээ гар. Зам руу орно гэж оруулсан. Тэгээд бид нар налахаас гараад зүгээр чигээр явсаар хагаад ингээд Төв аймаг руу очих байсан билээ шүү Харин дээ. гөлөг төрөл нэгдэг шиг лсэн. Арда хоёр машин дагуулчаад Тий. тэр замаас гараад шорон замаар гараад даваад бүтэн тойроо дахиад нөгөө газар ирсэн шүү дээ. Тэгээ эн чинь хөөе налаас наашаага Төв аймагаас наашаа ирж байхдаа ингээ нөө одоо шинэ 300 орт өгдөө шүү дээ. 300 ортынхаа ингээл салаад орчих юм бид нар чинь буцаж ингэж яв ярамгаараа төгжир. Нөгөө алдартай төгжрөл рүү очиж байгаа байхгүй юу? Баярлаа. Тэрнээс Тий. болж стресстэй. Гэтэ ямар ч хийсэн гоё юм ажлын бас эгүүнээс холдуулж чадсан байх гэж бодож байна. Адал явдалтай. Би энэ тухай цаанд бичнэ. За номт гүрэн гэдэг сорт дээр ирсэн байгаа. Тэгээд танилцуулгад бол юм 3 том ивенттэй. За тэгээд арга хэмжээнүүдийг бол байнга авна. Хурал одоо зөвлөгөөний хүртэл энэ авдаг хурлын том заалтай газартай. За тэгээд нэг гэр нь жишээ нь 250 хүний багтаамжтай, нөгөө гэр нь 350 хүний багтаамжтай гэдэг ер нь маш том юм цогцлбор газар байгаа байхгүй юу? Тий. Тэгэхээр шинэ жилийг бас зохион байгуул. Тий, шинэ жилийг зохион байгуулна. Тэгээ өвөл зөнгөө ажилдаг. Гэрүүд нь бүгд гоё шалны халаалт ийм гоё. Тэгээ гэр буудлуудтай байсан. Ирж амарч Жирээсэг гоё юм. Яарамгийн яг одоо ингээл богдуул Яарамгийн дэс хоёрын дунд юм биш үү тий. Тэгэл ууланд Уг нь их байхан байсан юм. сайхан юм байна. Гуруула гарахтаа нөгөө нэг хон мон гэсэн тэгээ бороочих шиг байлаа. Түүний хамтын ам бахгүй юу ерөөсөө яг бэлдэг Тий. тий. Одоо 2 хонохоос. Яг нөө 2 хоноод нөгөө нэг гуруула нэг тустай 3 хүний нойр мэдж явчих. Гэхдээ яг энэ 250 хүний ивэнтээ заланд орж сургууль хийчих юм шиг л. Тэгээ баанч найрлагчаас угаа тэгээд 2 хоногийн дараа хамт олон дээр сюрприз гэл. Байгалаа минь бас байгаа. Тий. Ном тгэрэг номертой ярьлаа гэл. Номс максаад ачи гэл. Ануу хатантай. Тий. За энэ нөгөө манай resort-ийн
дүлбээ халууна барьдаг. Одоо тий цайгаа чамгаар танд би Харин будааг юм л идмээр л байна. Тэглээ цай өгье ямар гэсэн. будааг нь хуурч За. За юунаас эхлэх вүлээ? За ямарсан цайгаа өгье дөө. За тэгээ уучи да. за ууч За тий. сви сай Вау. цааны хатежиг танда바리다. За гэлала. Өш энэ ямар хүнд аягүй. Харин тий. Аа? Цэвэр мөнгө шүү дээ. Харин тийм шиг нөгөө сая нөгөө нэг юугаар нэг фэйсбүүкээр нэг үзсэн шүү дээ. Нэг хальс хуулаад мөнгө аяа тий. Одоо тийм болчиход байгаа юм тий. Стандарт нь 88 г байх хэрэгтэй байна шүү дээ. Тэгсэн чинь тий 40 г тайлал. Оо тийм үү. За ямар цай балгуулаад авлаа. Одоо нэг юм ярих тагаа болсон бах уу? Тэгсгээд нэг юм ирэх бах тий. Тий. За манай үзэгчид одоо манай юм сайхыг маань оруулаач гэж айгүй санал байсан учраас бид хоёр ярьж байгаа заанахаас зөвшөөрөл аваад тэгээд таныг өрн оролцуулж байна. Тэгээ урилгыг хүлээн авсан маш их баярлалаа. Тэгээд Говьалтай аймгийн хаяат жүжигчин гэдгийг бол хүмүүс мэддэг. Тэгэхээр ер нь багаас нь л ихлүүд их зүгээр байна. Ер нь яагаад хэддүгээр сургууль төгсөн ихээсээ хэдүүлээ хаана өсөж таринсын дээшээ доошоо ах ихч дүү тэгээ яагаад ямар журмаар явж байгаа жүжигчин болохоор болчоо ангид нь хин байв тэгээд сургууль тэрийг өсөөд наадах нэг дараалтаа асуухгүй одоо ихнийх нь марчлаа шээ яасан гинэ гэдэг. Одоо хитээ өвөө болсноо гэдэг. Би ч 10 жилээ 4-р сургуулийг төгссөн. 3-р харуулъя. Би ер нь өөрийгөө их баян хүн гэж боддоо шүү дээ. Одоо эгчтэй бол эгчтэй, ахтай бол ахтай, дүүтэй бол дүүтэй дундах нь байхгүй айлын. Тий. Одоо зарим нь 3 эгчтэй, зарим нь 2 дүүтэй, айлын 5 гэдэг чинь би чи 3 нь байгаач надад их чахтуу. Би чинь манай авч Говьалтай аймгийн чанамс. Ууг нь бол Баянгор аймгийн шинэ жинс сумын харьяат болсон. Тий. Өвд дэцмэ. Би нөгөө Баянгор тоглолтоор явж байгаад нэг хоёр ихч орж ирээ тэгээд мөнгө сайхантай уулзъя гэд. Тэгээ очиод уулзсан чинь манай ургийн нөгөө номыг дэлгэж хаяа тэгээд. Чи энэ хүмүүстэ гэд. Мөн байна. Яагаад олоод ирэх чинь чи нөгөө зургатаар гараад нөгөө жижирдогийн мөнгө сайхан жижирдоо гэдэг нэр чи миний аав нэр чи сонь байхгүй юу? Монголд ганцхан. Бид нар нөгөө номер хийж байгаа нэрсэн сурсан тий. Нэр хийж тий. Одоо ч ганцхан байгаа ингээд. Тэгээ тэгэнгүүт нөгөө содон нэртэй хүн чинь тэгэнгүүт тэр хамаатны усууд олоод ирсэн нэг одоо шин жинс сумын бүр өвдөдсөн шүү дээ. Андалам давг осор гэж хүн байсан юм байна. Тэрний дараа Долдон гэж хүн байсан юм байна. Тэрний дараа Андалам давг осрын Долдонгийн чулууны хандын жижирдогийн мөнгө сайхан гэж байгаа юм. Тэгэд аав бол өөрөө Говьалтай дээрээ суушаад аваар дангаж. За өөр юу асуулаа яасан гэлээ? Тийм тэгээд яг замналаараа л явж байна. Тэгээд сургуулаа төгсөөд тэгээд жүжигчин болох зам нь. Тий, ер нь бол 10 жилийн сургууль байхдаа нэг жоохон тийм наашаа цаашаа одоо энийг ярьчвал нэг ихнэр хардах үе тий. Манай ангид инх гэрэл гэдэг охин байсан хгүй. Бид хоёр боовн дорхтой зарим гэдэг байдаг шүү дээ. Цэцгүй тий, сүхүүгээр хийсэн. Тэрийг дуулна. Тэгээд би чинь ангидаа бас багш нарын эзгүүд сонголсон цаг чив янз бүрийн завсралгаанаар бас янз бүрийн үзүүлэн ангийнхандаа тийм л хүн байсан юм шиг. Тэгээд аав 1989 онд тэнгэрт ордсон. Тэгээд тэр үедээ л ээж яг хийсэн гэж байгаа. За энэ хүүхдийг нэг урлаг дагуулахаарай гэж. Тэгэл ээж зүтгэсээр байгаа. Тэгээд намайг нэг хэдэн шуудаа гурлаар сойст оруулсан сураг байдсан шүү дээ. Би чи конкурс мөнгөсөнд авнаад илгээ атсан юм аа дэрч. Тийм үү. Яагаад? Гоо авьяасгүй л байхгүй. Таныг орохч бол гэхдээ жил болгон авдаг болсон байсан уу? 2 жилдээ нэг үү? Тийм баха. Болсон байсан уу? Тий, жил болгон авчихсан. Үлцэн ихлээ уу яхад 2 жилдээ нэг бол 4 жил. 4 жилд нэг байж байгаа 2 жилд нэг болсон. Тий. Энд чинь яг Эрдэнэ зааны курсээр дууссан баха. Тэр 2 жилийн өмнө. Тэгэл дараад нь жил өгөн.
соёл урлагийн их сургууль гэж Багшийн дэдийн кино драмын ангиас салаад үндсэн сургууль болсны анхны төгсөлт нөхгүй би. Тэг ингэж шилжиж ирсэн. Манай сургуулийн манай байшингийн Тийм. ингэж шин одоо хин байх уу? Одоо олонний танил хичнээн үгэд төсөөс. багшаас Манаагаас ч одоо сая соёлын гавьцлалтан авсан нэвтрүүлэх чоглоо намжил байна. Чоглоо. Тий. Одоо нөгөө яг энэ салбартаа ажиллаж байгаа бол. Тэгээ телевизэс хүмүүс бий. Яг театрын урлаг гэх юм бол ер нь төвшин ах дээр байх шүү дээ. нөгөө өндөр төвшөө. Тэгээ биш биш драмын театрын найруулагч тий. Чимдэржийн төвшин гэх тий. Манай ангийн дарга. Танаа багш өстө мундаг жүжигч мундаг найруулагч. Ийгон ч гэсэн. Тий. Одоо сайн хүмүүсийн сайн мэдхээр одоо гарын 5 хорооны Тий. шагдар шүү дээ. Эм сайх маань тэгэхээр нөгөө үгийг урлах ухаанд бас нэлээд сайн. Тийм шүү дээ. Тий. Тэгэхээр энэ шүлэг унших ч үгүй юм уу одоо энэ юм багш одоо юу гэдэг соёл урлагийн их сургуульд орсноос хойш илүү төлхөө болсон юм уу эсвэл бүр цуурандаа анх 10 жил байхасаа ингэж ийм юу урлагийн үзлэг Гэхдээ ер нь хар бага. байсан уу? Хар бага. Хар бага. Ер нь ингэж цэжилчдэг. Тий, ном их уншина. Тэгээд- ном их уншдаг. Тэгээд тийм шүлэг найрал гэдэг юм бол нэлээх Та юу? гоё шүү дээ. Ян чи Тэрийг мэдгүй бүр амар. гоё шүү дээ. Тэгээ уншиж байгаа нь бүр ёо бүр оруулдаг тийм юм шиг ёо. Түүх Хүш. түүх хин түүх одоо юу гэдэг чиглэлд бас дуртай бах тий. Хичээлд ямар байсан бэ? Би ер нь уран зохиолын хичээл сайн байсан. Математикаас байсан юм байлээ. Би чинь 5 дугаар ангид болоо. Тэр одоо ингээд 3 дугаар октябрийн орон гэдэг үсэн шүү дээ. Тэгээд сургуулаасаа ангийнхаа нэг хүүхдтэй бас хүмүүстэй шалгараад Орионы тийм нэг математик олимпиад орж байгаа хгүй. Тэгээ хоёулаа очсон ангиас. Төгсөлгөө уучлаарай. Тэгээд яг ингээд оронгууд хамгийн юу балаа мэдхгүй юм ичж байгаа хгүй. Тэгэнгүүт ангийнхаа хүүхдийг бараад тийм байгаа шүү дээ. Тэгээ над туулуулаагүй шүү дээ. Тэгээ гараад хоёулаа зодтолсон. Хүн чинь мэдэх юм байна мэдхгүй юм байна. Тэгээд зодолтод хамгийн яг тухайн үед нэг одоо нөгөө юу гэдэг юм бэ? Ямар юу гэдэг юм? Ямар вэ? Baby bloom блүү. Baby boom. Baby Блумерс л Тийм. Бүүмэр. тий. Baby bloom-с эн ч нөгөө нэг миний ээж аав юу яахгүй. Эдгээр чинь мунхаг болсоод. Яг үндэ 45-аас хэдэн он блэ? 46-аас 64 хавцаас үү те. 65 хавцаасан байна. Тэгсэн чинь би чи эцэг ихтэй очиод ховлон үсттэй ер нь бол энд ингээд зодолтлоо бит хоёр ийм боллоо гэд. Тэгээд тэгсэн чинь бас нөгөө нэмээд зодуулсан юм л да тэрийг ярихгүй байсан юм билээ. Тэр үе чинь нэмээд задвал. Тийм чадахгүй байсан юм чи өгснөө ээждээс орсон. Тэгээ яах гэж хүүхдтэй зодолсон ингээд нэмээд зодуулж байсан тийм төв байдаг байхгүй. Ер нь тэгдэхтэй ээж амар. Намайг би ч гэсэн тэгдүүлсэн жоохон мөхт. Багштай зодуулчаад багш зодсон гэд хохин чи яах гэж өөрөө Харин тэгээд тийм. дахиад нэмээд зодчих. Муухай харгас байсан шүү. Та чи яасан хэцүү хөвгтөд. Аль уу ийх юм бэ гэж. Яасан хэцүү хөвгтөд. Тэгээд яг тийм үе байсан угаасаа. Тэр нөгөө За Өөр яа өөрийнхөө яриад байгаа нүд тийш. за төр завсарлаж болохгүй гэдэг. хааны чинь хоолоо оруулчаар. Яа. Хоолоо авъя. Юу гэж савнд юу ирээд байгаа юм бэ? За нааш хоолоо авъя. Идэхэд арай гоёдох юм шүү. Зүгээрээ наашгаа оруулаад ирээ. За хайтан та дээж. Манай зоогийн сэрэ хутга маань бас ийм сайхан Тэ бүү. авдар байгаа. За та эндээс авноо. Энэ чинь За. ингээд янз янз байгаа шүү. Хаанаас нь ч хөнд мөрөмдөө. Хайр хүрэх юм чи. Энийг эндээс нэг. Тавгүй нөө. За. За. Оо дотор нь саримс явж ийн хоёр эн чи. Янц. Дотор нь саримс. Саримс. Ну сонгом.
За. За. Төрдөө идэ. Дундаас нь ингээ сармис гараад ирдэ. Манай менюнд энэ шарсан гуй маань байгаа. Эдгийг хүсвэл дахиад Сайхан амттай мөн үү? Яагаад? Баярлалаа. Баннес нам. Айн хүмүүл биш. Тэм амар гой зөөлөн байна. Чи сайхан шарсан байна. Энэ гой жижиглүүлж хүйдүүлээ. Тэгвэл Тэгээ. за тэгш. За. Өстөн номтойхонда баярлалаа. Ямар сайхан. За одоо цайрсан уу? Цаасан. За ёо санаа зовоод нэсэн. За сайхан идсэн чи одоо сайхан манай 10 үндэсийн шинээр гаргаж байгаа брэнд байгаа. Йоо яшгүй дээ. Би чи дөрөв дэжлээ. Би яг наадхаа задлах гэж. Хоолны араас яалчгүй орхон зүйтэй. Час брендийн маань шинэхэн брэнд байгаа ингээд задлж таньда. Дээжээс нь амсуулах бишээ. Өгё, уулгая. Dream I love the summer beat endless like the summer heat. Just for a moment. Би задлах байж юу? Зүгээр. Зочнороо задлахгүй. Манай час брендийнхаа аягтай. Энэ нөгөө нэг пивиг ингээ манайхан дандаа хазаалагч хийлэг зэ. Тэгээ би нэг герман хүнтэй танилцаад нэг бас нэг газар ороод хоол ундэд суухгүй юу. Тэгээд орчуулсан тэгсэн чинь пивиг ингэж хөөсрүүч хийх хэрэгтэй гинэ. Тийм үү? Дээрээс нь. Тэ. Тэгээд Тэр болохоор ингээ хөөсрүүлгүй арай их нөр нь оруулах гээд ингээ хөөсрүүлээд хийхээр яадаг гэхээр хөөстэй ч гэсэн ингээд хөөс нь намцаараа нэг жоохон ч гэсэн болно үз. Хөөсрүүлэхгүй ингээ хийчихэр ийшээ ороод энэ дотор хөөсрөөдөг. тийм үү? Тэгэхээр сайн реклам дээр гардасан хөөсрүүлээ. Хөөсрүүл ууж явах хэрэгтэй гэсэн шүү. Энэ зөв би сонсол ярьж байгаа шүү. Тэгээ балаа ярих. Манайч нөгөө хөөсийн уухлаар хөгт амардаг. Тэгээд тэр худлаа авах тий. Би итгэхэд идэв ш. Үгүй юу? Чи баг уус юм байна даа хөөсрүүл. Хөөс уусараад би хүнтэй. Тэгвэл хөөсрүүлнэ. Ингэж хийх хэрэгтэй гэсэн. Гэсэн шүү. Би одоо нэг зур амтнаас сонсон яриа шүү. ингээ бас харагдсан ч гоё юм. Одоо ингээд наа чи хөөсөн намжаад ингээд нам болох юм байна л да тэгж жагаад орохороо аль би хийж хөө. За. Частаа хамт час хийсэн яриа өгнөлээ та. Ой. Яна энэ арай супер өчөө. Хөвчгүй уух гэдэг штеп. За нэг боловчгүй. За тий. За хоёр дүүгийнхээ сайхан нэвтрүүлэлт амжилт хүсье. Хоёр ч яваа дээ энэ чинь ардны ар ялбан ч зөндөө байгаа юм шүү дээ. Баанж байна, манай нэг хүн байна бас тий. За баярлалаа. Манай ямка сууж ин. Тий. Манай байглаа байгаа маань тий. Энд чинь тэгэхээр дээрэс нь хөөс нь уугддаг юм шүү дээ. Энэ их зөөл юм биш тий. Ерөөсө гашуун малга тий. Яаж мэддэг юм? Тэрийг чи худлаа мэдэхгүй л байгууч тий. Дими юм асуух юм аа. Зурагтаар нэг гинэ охин болох гэдэг. Өөр хүн байсан бол хариулах л байсан баг. Оо тий. Хуулуудаг. Тий нөгөө зодуудаг. Тэгээ манай тэр нөгөө юу ямар үе лээ? Baby blue бөөмөрс л. Тий тэр үеийн их л хэрцгий байж тээ. Ер нь бол тий. Одоо ингээд магцах тэг магч чандаг үе баг байсан юм да. Магч чанах юм бол одоо чи нэг богц ч юм уу аваад зулгаалах жишээтэй тий. Эсвэл ингээд тэгээ одоо ингээ эргээ бодох нэ дандаа хэрэгтэй зүйлийг хүүхдүүдэд өгжсэн байж таарч байгаа байхгүй тий. Тэр үе ч одоо дотор гэж хамгийн муу юм байла тий. Өнөөдөр гиз шиг үнтэй сайтай маалга тий.
Тэгээд тэр нөгөө арга ухаан тэр нөгөө эмэгтэй төрөж байгаа жирэмсэн эмэгтэй заавал тэр тоог мүлжүүлдэг чинь ерөөсөө кальц төгсөн арга юм байна шүү дээ. Энэс чинь тэр хүүхэд нь хөөрхөн мөрөн төрнөөр гэж яахгүй те. Тэрэндээч биш. Нэг тоочсон юм чи яаж тэгээд яах юм бэ? Тийм тэр чинь нөгөө хийсэн тээж байгаа хоёрын царайны дундгал гарна шүү дээ. Тэр тоог мүлжөө тэрийг өөр болгоно гэж байхгүй шүү дээ. Тэ. Тэ тэр чи бүр амар гүтгэл байсан шүү Тэ. дээ. Тэгээд тэр юуг яагаад өгдөггүй байсан юм? Нөгөө юм чөмгөн дотор нь байдаг ингээ чөмгийн. Нусхаа гол ингээд өө. Тэ. Тэгээ бас энэ хоньны нөгөө тархийг галзуур ингээд өгдөггүй өөртөө идэв. Тэнийг бол Тэ. Тийм үү? тэг хамгал амттайгийн түгээ ичдэг байсан. Өөртөө идэл үү? Тэгээ хоньны толгой мүлжингуудаа тэгэл хавиргны ясэнгөө маа гар тоглоо бид нар да тэгэл буу болгоо зогноод. Тэ өнөөдөр яасан нөгөө дата чи юу болж байна? Тэгэл Монголц. Ай. Монголч гинэ ахаас орчин үетэйгээ гүйлнэ. Анхаас зинзийн үе рүү орчихоо. Монголч гинэ. Тэ. Гэхдээ хүүд иргэд байнга үзээд байгаа хөө. Тэгэхээр чин Тэгэхээр үзэн ш тий. ингээ орхоос юм баг. Ясаар буудаж явсан үе би. Та ер нь нийлийн хөдөлгөөнтэй хөгдөсөн ба. Аймаар. Тий. Тийм манай Охтууд зодож ойлуулжсэн үү? Үгүй яах вэ энэ чинь сая өөрөө угаас нилээ зэрэг. охтуудтай холбогдсон хоёр том түүхий. За. Нэг нь нөгөө юу гэж хэлээд л нөгөө гээшавл тэгж хэлээд буруутаад алуулаад нөгөө юугаар багш нарын хурлаар орж ирсэн түүхий. Нөгөөтг нь Бүр айгу том бүр томроод нөгөө багш нарын хурлаар орсон юм шиг чинь. Том асуу. нөгөөтг нь болохоор үсийн шатаацсан. Яа. Гэхдээ зүгээр чөдөн зураал ингээл яаж чадах вэ гэж бодоол байж байгаа л ингэж бүр гэж өвчтөн өсөж. Өсөө. Тэ. Тэгэл Ямар цаг. хоёр дахь удаа хурлаар орж ирсэн тийм Ишванжил гэд манай нэг жоохон юм хацгар хичээл хэрэгжсэн. Мөнгө сайхан нэг л баг энэ сургуулиас гаргачвал тэр сургууль сайхан болох юмсаар тийм ороод ирэхэд дандаа нэг учирлагддаг чи ороод ирэхэд дандаа партнер гүйжээд ингээ хөөцтэй гүйжээд. Энэ гээл гардаг хөөх. Хөөх юм боош. Тэгэл эцэст бидний төлөөлж байгаа шүү дээ. Тийш үү. Ер нь. Айтайхан болчихсоо гэл. За тэгвэл эсэргээрээ. Яг октодыг тэгж шагуулж юм. Тэр чинь хүүхэд нас ахгүй юу? Хүүхэд юм чинь тэгэл энэ чүдэн зураад ингээд яаж асдаг бол гэсэн сонирхол байсан байх нь шүү дээ. Тий. За тэгвэл шохоорхол байсан л да 10 жилд. Захиа өгжсэн бол боёо танаа үед чинь захиад өгдөөсөн баг тий. Захиа өгжсэн үү? Хариу 8 дугаар ангида 8 аад байсан. Болормоо гэдэг нэг юуны хөнгөний секцэнд явдаг. Дурлчвөө. Тэгээд ангийнхан хүүхдээр дэвтрийг хулайлгуулж аваад тэгээ нөгөө гялгаруудыг чинь бид нар тухайд ингээд наагаад хавцалдаг байсан тий. Дэвтрийг хавцлаад өгөөл мэдж байгаа юм алгаар. Юу хөлийг хүүхд чинь ажилд орсон. Тэгээд юу яадаг юм? Захиа өгдөг. Тэгээ сургуулийн үүдэнд уулзсан гэдэг янз бүр юм шүү дээ. Хөнгөний хүнд хөөс нь буруулсан юм билээ л дээ. Мангар урд гүгэд зогт чинь тэгээд Бурц. Тэ бурц. Хүрээгүй. Тийм нэг түүхүй. Тэгээ ангийнхаа бас охин дурж ясан түүхүй. Нөгөө нэг ин айлын хонх дараа зогтдаг байсан шүү хүүхдүүд. Тэгдэг байсан уу? Тэр мэр чинь Байж сүүл рүүгөө ах. Гэхдээ тэр чинь нөгөө яг наадтай ч холбоотой зүйл бол ингээд эндээс нэгээр нь бариулаад энэ хаалганы урьжгаас бүгдээрээ хөдөлцөөд тогн цогөлж кав авдаг гэсэн. Юу яа ингэж бүгдээрээс тэгжээс Гэдэг амар гоё тий. зэрэг авчихж байгаа. Тий. Огны ил гарсан. Нэг нь бариад Хүрээд нөгөөдгийнх нь хүрээл тийм. Гэхдээ дөнгөж саяхан шүү дээ. Ямар тоглолтын дээр бид 6 дугаар сургууль бэлтгэл хийж байгаа цоггүй шүү дээ. Кайф аа тий. Гэдэг. тэгээд бид нар ингэдэг байсан шүү дээ. Али бүүнэрээ нэг үзье та гэдэг. Ингэж барьж байгаа дард үзээд ингэсэн ш нэг бас. Тэг гэж байгаа юм биш шүү. Тэг гэж байгаа юм биш шүү. Зүгээр тэгдэг байсан дээр үед эдний үеийнхаа. Тэгээд хонх дарагчин бол ийм. Ингээд хоёр айлын өрүүчгнээс нь хооронд нь ингээд юу холбочин. Уяар. Тэг холбочин тэлээгээр ингээд тэгээд хоёулын зэрэг дарахаар онгоодог байхгүй тэгээд. Хонхын дараалаа тэгээд хоорондоо татцаад ингээд. Йоо, үнэхээр
Тэгэхээр наац юм. Тэгээ нэвтрүүлгийн цаг та хоёрыг үзээд байгаа нэг 30% нь хоёр энийг гэдэг юм. Тэгээд Ингээ инээдтэй би ядгаа чи инээхгүй юм яаж ч инээс мутаамаа ойлаа. Тэгэхээр бид хоёр ч бас нөгөө айгүй хинээдэг гэд шөөмжлүүлээд аминдаа бас ингээ инээдэг дараад байгаа юм тийм ээ. яа тийм ер нь Яа, энэ чи ямар нэгэн тийм сургамжид одоо юу тий нэг тийм биш чөлөөт нэвтрүүлдэг учраас Тий. тэгээ сайхан чөлөөтэй байвал сайхан. инээд гэдэг чи өөр хамгийн сайхан юм байхгүй. Энэ амьтнаас ялгагдах хүний ганцхан чанар. Хоёрдугаар тэгвэл ямар ч зүйл хувьсан өөрчлөлт тий. Одоо техник, технологи, хүний насжилт юу гэдэг ингээд амьдралын зам ингээд салан нийл ингээд зөндөө юм дандаа хувьсан өөрчлөгдөг. Энэ дунд одоо мөнхийн яг өөрийнхөө одоо онцлог шинжээ гэдэг юм уу те энэ төрхөө хадгалж чаддаг юм байна инээд л баг те Яг өөрийн гэсэн. тэг хүн бол өөрөөхөр л инээ шүү дээ те тэгээд тэр өөрчлөгдөв тэр одоо нөгөө цүнх хэрэгчдийн улс төртэй холбоо худлаа тэр залжийн инээд биш шүү дээ та хоёр яг чин сэтгэлээс миний ярианд хөгжөөд байгаа инээдэг ярьж байгаа шүү тэг энэ инээдүүд хязгаарч өөрчлөгдөв Ингэж инээж чадж байна гэдэг чинь бас нэг эвэг баярлж байгаа байхгүй доо. Залуу байна. Эргэтэн баярлж. Тэгээд бас Инээ- залууч та одоо зүгээр нөгөө баяр магнаа нэг ярьсан шүү дээ ангийнхын хэдэн жилийн улс гэлээ 6 авчраа бид үзүүлээс тий. Харьцангуй залуу манайхаас хамгийн хөгшин царайтай шүү дээ. Тэгсэн мөртлөө хамгийн тийм залуулаг байгаа нөхгүй тий. Үеийнхнээсээ хамгийн юу Тийм. гэж штэ. Хоёр ахаасаа хүртэл ах юм шиг харагддаг гэж. Өнгөт тинэд байхад би бүр энийг яг ярья. Өнгөт тинэд байхад бид нар тосон зингэл завхны тосон зингэл ингээ айлд ороод тэгээ учруу ингээл таниалаас ингээ хоолунд дуу гэж байгаа. Тэгээд хоолунд юм задсан шүү дээ тий. Нөө идрэг ярьдаг шин дали ярьлагтай нэг ард ингээд ч юм уу задлаад хийгээд ингууд нь хинд нь хүлээгээд эн чи бат төлж яах золбоотах алтан гэрэл ах мөнгө сайхан баяр магнаг ирчүүд ингээ байж байгаа шүү дээ. Хинд нь хүлээгээд гэсэн чи та харж байгаа хамгийн ахмад нөхч гэж магнаар та баярлаа гэсэн. Тэгээд бат төлж яах инээд сүр. Чи ямар царай зүстэйг мэд чинь үү гэдэг нэг. Яг юм тохиолдож байна. Тэгээ нэг онцлог нь яг тэр хөгшин царай чинь хөгшин царайгаад байх юм. Тэгээ тэрний үед яг магнаг тэр хөгшин байх үед би их залуу байсан. Одоо ингэ байж хаад магнаа тэр чигээрд байж байгаа би их хөгшрөөд байгаа байхгүй гэдэг. Энэ байр суурь хадгалаад. За ийм байна. За тэгэхээр таны түрүү нөгөө нэг хэлсэн штэ нөгөө ангийнхаа хөвгттэй чихэртэй зайрмаг гэдэг дууддаг байсан гэд тэр дуугийн чинь би конкурсн дээр дуулаад тэнцээ. Оо тийм үү. Бүр тэнцсэн. Манай соёлоор зайрмаг үү? Тий. Шоколадтай. Манай соёлын сургуулийн конкурс өгчээсэн түүхэнд ийм хүүхдийн дуу дуулаад тэнцсэн 2 хүн байдیں۔ За нэг Нэг нь жавхлан. Нэг нь долгор өгш гэсэн. Нэг догоо өгш. Оо тийм. Одоо нөгөө Аа. манай намайла телевизийн орчуулгын кино Тийм тийм ээ. дараагаар байсан. Одоо тайсны ярианы багш хийдэг долгор багш. Бас яг энэ дуу дууссан гэж хэлсэн. Хөтгөө ямар зоригтой энэ дууг бэлдүүлдэг. Бэлдүүлээгүй тэгээд марчихгүй нөгөө бэлдсэн дуу тайсан дээр гарангууд ингээд сандраад ганц ойр байгаа нь. ганц мэддэг нь тэр. Тэгээд тэрийг дуулаад тэгээд би боддог байхгүй. Конкурс өгөхөд нөгөө нэг хүүхдийн дуу дуулахаар унака бэл өөр дуу дуул гэдэг штеп. Тэгээд намаагууд ерөөс тгийг байхгүй юу. Тэгэхээр би за энэ хүүхдэд бол их л чанга орилснаа санд юм. Амар оюутан театрыг бүр дөрөгдөл чанга дуулсан. Тэрийгээ санд. Тэгэхээр энэ хүүхдийг өөр дуу дуулсан чи энэ хүүхдээс ийм л хоолой. Яг үн тийм үү. Бодсон байх гэж боддیں۔ Хэрвээ намайг зогс өөр дуу дуул гэсэн бол дуусаа. Дуусаа. Шууд. Тэ шархан өдөр. Хотод ирсэн байсан юм. Тэгээ нэг тэгжиж үлээ. Тэгээд би одоо манай ангиас бас нилээ олон хүмүүс бас уран бүтээлчд байна. Тэр бас танай анги шиг телевизийн салбарт бас зөндөө олон байна. Тэгээд танай ангиас ер нь драмын театр руу шууд анх орсон хичнээн хүн байсан бай. Та ганцаар байсан болоо? 96 он төгсөөл тэгээд 10 сарын 2-ны өдөр драм театрт орсон шүү дээ. Тэгээд тэгэж бас их олон залуучууд орсон байг. Тэгэхэд дээд төгсөлтөөс дандаа орж ирсэн. Тэгээд нэг 12 хүн байсан санагдах юм. Тэр үед нөгөө бодлохоор репертуарын бодлохоор ингээд авдаг л яг ингээд нэг шинжилнийг үе оруулж ирж байгаа байхгүй. Яг тэр үе аз тайраад тэгээд миний авьяас чи юу гэж байгаа. Аз тайраад ингээд бүгдээр ингээд 12 хүн орж ирдэг. Тэгээд заанаа ингээд гэрээсөө бодлор гэл юу гэдэг баяр хөө даяа баяр хөө
Энэ Заанангийн Баясгалан гэж үсчин ингээд амби боёо бөөнөр орчихсон. Тэг хичнээн жил ажилласан бэ. Дараамын театрт 1996-ны 10 сарын 2-нд ороод 2001 оны 9 сард дуусгаад эргээд ирэх намрын цуглахад нь би байгаагүй. Тэр үед нөгөө нэг ингэсэн тэр 100 намар өнгөрөө 100 болдгийм байгаа. Тэр 100 Өлзөх хөвгч Дэмэдбаатар Эрдэнэзан 3 Америк явах оролт тоглолтоор. Тэвж найзаа гаргаж байна шүү дээ. Тэгээ Заанаа гаргаж өгöd хүстэйх ихнэрээ гаргаж өгöd бит хоёр ингээд явуулаад тэгээ буцаж явсан чинь хүстэйх хоёр нэг жоохон хамт суумаар байхгүй. Тэгэхээр би дотроо бас бодчихлоо шүү дээ. За тэгээд тгийгээд туулын борсгол дахиад орчлоо. Наад мөнгө байхгүй шүү дээ. Хүстэйх мөнгө нэг шил арх аваад тэгэл арх дуусгаад би өнгөтэнд орсон байсан. Тэгээд дараамын театрт үүдэрсэн сая орд нөгөө миний алхаа бий болцсон. Драмын театрт ороод одоо жүжигчин болоод нэг үеийн залуучууд пэр гэл орсон байх шүү дээ тий. Тэгэхээр чинь тэр чинь дандаа юм үеийн залуучууд орж байгаа учраас тэнд жүжигийн үеэр ч юм уу янз бүрийн тийм гоё явдлаа тохиолж байсан баг. Тэгэлгүй. Бэлгүй хаа оноох чинь Ромео Жулет тэр юу болсон гэхээ. Иркус явж дээ. Гэтэ аав нь ууралсан гэж байгаа шүү. Миний хүүг оромоо төгссөн гэдэг. Анх орсон дүр нь юу юм бэ? Драмын театрт ороод хамгийн анх авсан. Анхны дүр Ричард Дон жүжиг тавьж байлаа. Тэрэн дээр нэг алуурчин гэдэг дүр өглөө. Тэр нэг хоёр үзэгдээ өнгөрд юм аа нөгөө нэг кинон дээр миний богоо гарсан гэдэг шиг. Тэгээ тэр бүдүүн цог дээр мэднэ үстэй. Одоо нөгөө чуулгын дараа цогооч Чингис хаан дээр тогтоход амар хавсан гэсэн чинь нөгөө харавдаг юм. Сүгүй энэ нь орсон гэдэг. Хөөдөө зөвхөн гар. Энэ миний гарч тэгээд. Тэр нөгөө юу гэлээ тэр та биш хим Заана хөдөө таасан нөгөө. Өө нэг л хулгай хийгээл хүн дээрэндээ явах над нэг гутлаас олчоод. Тий мөнгө төрж өгсөн нэг зайс тий. Алуурчин тогж ирсэн мөхө Заана битэр чи. Тэгээд нөгөө эхлээд нөгөө гол оройлынх нь ороо хувцас авчдаг байхгүй юу? Бид нар ч нөгөө үлдэж байгаа юм ингээд театрт үлдэж байгаа нь болгоод өмсөж байгаа шүү дээ. Тэгсэн нэг юм ингэсэн гутал таарсан юм байлаа л дээ тий. Хангацсан. Тий. Тэгэнгүүт мөнгөө заагс гээд. Чи одоо ингээ хүн халаад явах хинаа гуталтаа жоохон агаар тавьж. Нэгээс хүн асаа гэж нэг гуцсан дээр нэг ихсэл яваад байсан юм шиг байгаа. Тэр шинэ гутлаа өдөрч болохгүй нөгөө. Театраар нээлдээ дэр чинь. Бас нэг сахалны тухай нэг юм яриа яваад гэжтэй. Ямар лээ? Нэг сахал нэг ингэ сахал тавиад гэр хэнийг тэгсэн Би гэлээ. жүжигтэй биш над чиний сахалсан чинь. Амби ахыг гэлөө. Мэдгүй тэр нэг тийм болж исэн би сонсч исэн шүү дээ. Гэлөө. Нэг болохоор ийм сахалтай гараад нэг болохоор ийм сахалтай гараад. Гэхдээ тэр чинь нөгөө нэг найруулагч шиг тоогдох гээд байгаа асуудал шүү дээ. Залуу хүүхдүүд тийм биз дээ. Ямар нэгэн онцлог байдал гарах гал ингээд тэгээд тэнгууд нөгөө жүжигээ багцаар харсан найруулагч нь тэнд нэг юм Илүү юм харагд. илийн юм яваад байгаа ингээд тэгэл тоохгүй шүү дээ ингээд цааш явжээд хоёрдугаар дахиад өөр юм гараад стоп гэлээ. Энэ жүжиг биш чиний сахлын тухай би үзсээр хагаад болгоо боллоо гэл. Гэхдээ тэр чинь тэгэхээр бас ингээ мэрэлтлээ тий. Тэр нэг аглогийн нөгөө юу Ромео Жулет тогсныг мэдж байгаа сонссон билүү? Юу юм? Ромео Жулет жүжигч нь одоо чи яг ингээд сонгодог утгаар нь тэр үеийн хүмүүсийг ингээд хувцас өмсгөө гаргаж байгаа хгүй. Монгол хүний нөгөө одоо байгаль хөгжсөн өгөл чинь жоохон юм хазаалттай шүү дээ. Жишээл байваарэ. Тэгэхээр манай өрөөнд 3 хазаалттай байдаг байхгүй юу? Ариун бол онаах бид гор. Тэр хавийн түүцний даамсгийг дуусгаж байгаа байхгүй юу ерөөсөө. Ариун зэрэг. Тий, энэ шилбэндээ 3-ыг нагаад гуйндаа 2-ыг нахаар төвдөг шиг болчихдог байхгүй ингээд. Тэгэл тоглолт дуусаа нөгөө хогийн савнд хийж явна. Өглөө нь дуудлаа 21 номерийнхан яас гэж шүн та нар баярсан гэж болж ин театр дээр янз бүр балаа юм болж ингээд загнаад яас гэж өөрөө зөндөө давсах гарлаа. Тэр нь ямар ч удаан тал байхгүй шүү дээ. Эмэгтэй хүн авчираад байна гэж ойлгоод. Тэгэж ойлгосон юм шиг. Тэгээд
тэр романчлал жүжигэн дээр дандаа юм теркота гарч байгаа хамгийн гол нь. Тийм шүү дээ. Тэгээд ийм дөнгөж ингээд гойны дөнгөж одоо зузаан гойны дээгүр ингээд ийм хувцлаа шүү дээ сонгодог хувцсан тий. Чүчүүд шүү. Тэгээд аглуу яасан гэсэн. Романчлал бид нар ч нэг Тебалт гэдэг Дэмтэйхын ард 5 зургуулаа гарсан Тебалтын дагуул гэл. Ингээл нөгөө теркоо ингээл татсан чи айгүй санаа харагдсан гинэ. Энийг ярихаар айгүй юу. За Зүгээр гэдэг. тэгэнгүүт нөө зураасыг нарилах гээд өвөл ингээд аимсаагаар гэж жахад ингээд хийсэн. Ингээл татсан чи дахиад байж зурусгаа байж ши. Өвлийн аимсаа хоёр давхуулаад ингээд манцгаар гаж ингээд. Тэгээд тайзруу гараад явсан чинь жүжиг зогс зэрэлсэн урдны тэжгээр. Тэр залуу ингээд. Энийг бодчихгүй гэдэг. Тойч юм яриад. Нүдэндээ харж ирнэ. Тэгээ бөө юм болсон гинэ. Тэр хавьдаа ингээд тэр жүжиг өмнө өстэй ингээд гисэг дэмдээ гарч ирээд өстой алгадаад авсан. Чи юм өстой ингээд урлаг этик яриад чи яг мангар чэстэй хүн шүү дээ энэ. Өстой та нар бацаа инглээ ба да. Тэг нүд хаач. Хоёр төсдөр зураастаа гараад ирсэн. Бачо. За дуусах. Яа, нөгөө чи шоконд орсон Нөгөө зэрэг тэгэл байх гоч. Хаач гэлээс. Тэрэн шиг бидээс нөгөө нэг өөртөө байгаагта боломжол тэр найруулагч харуул тийм зоригтой ингэж явж ирсэн гэсэн. Яа. За өөр асуулт юу вэ? Өөр юу вэ та нар гэдэг байгаа. Бид хоёр яг танаар юу вэ гэж. Энэ нөө хаалт байдаг хүнтэйгээ ингээд яриа суугаа нөө бүх юм мэддэг болохоор ингээд асуух гэж бүх юм мэддэг болохоор ингээд. Гэхдээ би бас тойд мэдгүй талаас нь яриад байгаа зүйлүүдээс бас. Бас хийж болсон сонс. Өнгөтөд орчихсон. Төгсөө. За тэгээ өнгөтөд нөгөө нэг хүмүүс маань нэгдлээ, уран бүтээл хийлээ, тэ зөндөө олон жил явлаа. Тэгээд энэ бүх хугацаа болон энээсээ гарсан штэ. Гараад хэсэг бүлэг хүмүүс гараа тэгээ дахиад дараагийн байгуулах хүртэл яриаг үлдээ. 2002 онд 9 сарын хэдэнчээд гэлээ ингээд тоглолтоо өнгөтнөд ороод нөгөө нэг туулын бургасан дуусан юм. Тэгээд тэр орсон жилээ Тэмээний бодог гэдэг тоглолт хийлээ. Өнгөт инээд гэдэг бол яг тэр цаг үед бол бүр ингээд хүчийг авцсан. Одоо тэнд өрсөлдөөн бол X түүц тэр хоёрын хооронд байлаа шүү дээ. Дандаа аваргуу цугулсан ингээл. За бид нар ч яг наан цаан шалдаг. Тэгээд тэр тоглолт одоо жишээ нь би энийг одоо ер нь бол давтагдаагүй гэж ойлгож байгаа. Одоо ингээд үрж солинд ордонд нэг сар тоглоод. Тэнгууд нь үзэгч нь буурахгүй ангууд Деснка дээр очиод 20 хоног тоглоод. Тэгэнгүүт дахиад үзэгч нь буурахгүй Пенери ордон руу шилжээд дахиад ингээд байхгүй тийм байхгүй шүү. 78 хоног тоглосон түүх байт. Шоу тоглолт. Үнэхээр ч хүчтэй застав байсан те. Сайхан тоглолт болж байсан тэгээд. Тэгээд би 2002 3 4 5 6 жил ажиллаа тэгээд. Одоо нөгөө ирээсэж ишгий сунна гэдэг шиг нэг зантайгаа ярилцаа хоёлаа. За ер нь энэ зах зээл дээр гарч болох юм шиг байна гэдгээ ярилцаад тэгээд магна дүүгээ хажуудаа аваа. Тэгээд гуруулаа болоод тэгээд ах ш нартайгаа зөвлөдөд ингээд ийм боллоо гэдэг. Тэгэл морд болсон шүү дээ. Нэг ташаар өгөөл чүүгээл явуулсан тэгээд тэг анхны тоглолтоо 14 хоногийн цаг болцсон тэгэл. Монголын нууц. Энэ хүн байсан шүү дээ. Тийм байсан тий. 2006 онд анх байгуулагдсан. Тиймээс хамгийн хүнд. Яг ингээд гуруулаа салаад гарсан тэрнийгэд нөгөө репетицийг цаг орохгүй байхгүй. Яг зөв та гурав
гарах хэрэгтэй байсан юм. Баяр хүргээл өдөр бүхэн нэг хүн эргэлт ирээд өдөр бүхэн эргэлт ирээд тэгээд огт танихгүй хүмүүс зөвлөчөөд та нар ямаа ярьж байгаараа гэж юу ч ярих юм гэдэггүй эднэрт хэлжээ тэгээд тэгээ гараа авдаг байхгүй. Тэгээд Наам дэлгэр сайхан тэгээд би мэдээ уус юу их юм болоо гэдгээр гараад. гэрлээ энэ гурал байгаа шүү дээ тий. Тэгээ бүүм тавныхан. Бүүм тавныхан байсан. Тэгэл нэг анхны тоглолтын нөгөө юм хагарангуут хүн ч нэг энэ тухай бас зан их гоё хэлсэн мөлий. Бид нэг ингээ юугаа анхныгаа тоглолтыг хийж нэг омоот нэг гэдэг шиг өстой нэг жинхэнэ хамраас өхөл. Тэгээд ч гуруулаа нөгөө янз бүрийн газар явж байгаа тэр биш юм юугаар сонин хөвлөлээр цацагдаад янз бүр болоо тэгэл. Амш шүү дээ. Залуу байл шүү. Тэгээд 20 жилийн өмнө хөрж би хэд настай? Хөш тийм нас хэлээд яхаа. Би энэ залуу байсан. Тийм. Ер нь 30-аад настай байсан шүү дээ. Залуу байсан байгаа хгүй юу? Одоо бидраас залуу байсан. Бидрээс залуу. Тэгээд яг дараагийн тоглолтын дээр бид нэр өстө нялга авахгүйлаад за одоо бол ингээд болохгүй мэн гэдэг нөгөө энийг зан ихгүй хэлсэн мэлээ тэгээд. Яг л тийм түүхээр явсан шүү дээ. Тэгээд энэ хугацаанд нэг 20 жилийн хугацаанд гэдэг чинь бол бид нар одоо 30 гаруй шоу тоглолт хийсэн байна. Орон сайхныг нь хийдий гэсэн телевизийн контент хийдий гэсэн тэгээд тэгэл хийсэн бүтээс нь харахаар ингээд дүүнэр ингээд харахаар бах. Өнөөдөр ингээд зах зээл дээр ингээд нэртэй төртөө бүгдэрийн хамт явж байгаад баяртай байдаг шүү дээ. Ямар азар мас гэж байгуулаад. Тийм. Ямар азар бид нар орсон тий. Тэгээ одоо ингээ юм технологи ингээд хөгжөөд явж байна. DVD гэдэг зүйл одоо байхгүй болчиход байна шүү дээ. Гэтэл яг байхгүй болохын өмнөхөн бас маск DVD хийж исэн. Тэ? Хийгээд ямар ч сайн амжсан. Амтсан тий. Ийм түүхтэй ийм сайхан хамт олонтой. Тэгээ одоо нэг 10 сарын 9-өөс эхлээд бид нарыг бас энэ шоу тоглолтод нэг шинэ өнгө төрх өгье гэдэг энэ ойлголтыг хамт олноор бүгдээрээ эрэл хийлээ те. Тэгээ манай жижигээ маань цаомаа нэрлээ эргээд ирч явах. Тэгээд тий чөлөө авсан байж байгаа ирлээ. Тэгээд энэ дээр одоо ингээд нэг бүтэн заставаараа ингээд ороод энэ цаг үедээ зэрэгцээд одоо ингээд энэ юу үзүүлэх ёстой гэдэг дээр бүх байдгаа шавах гэж шүү дээ. Одоо бид бүхэн энэ шоу тоглолт тий одоо хийгээд он гараад бидний жинхэнэ 20 жил боллоо. Тий. За тэр бол үнэхээр гайхалтай 20 жил байх болоо гэж би бодож байгаа. Энийг огтуулаад болон энэ жилдээ бид бас олон зүйлийг хийх төлөвлөгөө тий хийж үзээгүй зүйлээ ч гэсэн маск хийхийг. Бид нар сая ингэсэн ер нь бол 20 жилийн ягаар бид гурийн бодол бол энэ үзэгчдэд дандаа нөгөө ийм санал хүсд ирдэг тий жүжиг хийгээч гэдэг. Тэгэхээр бид нар сая зорьсон шүү дээ бүгдээрээ тий. Тэгээ Монголд бол жүжиг хийх хоёр л найруулагч байгаа юм. Хатуу байл энийг. Энэ Батболд байна. Тэгээд Яндан Шарав. Өөр найруулагч бол Монголд байхгүй. Тэгэхээр энэ хоёр хүмүүс хоёр завгүй байж таарад тий. Нэг нь Англид сурж байгаа, нөгөөх нь одоо туваад жүжиг найруулга бэлтгэлтэй байгаа учраас бид нар энийг төр зүр хоошиндтаад он гараад бид нар бас энэ нөгөө 20 жилийн ойтой холбогдуулаад заашгүй үзэгчтэй бэлэг барина гэж бодож байгаа тий. Саяны уншин зүйл бүр фул байсан. Айгаад ах ч явах та тэгээд. Тэгэхээр ийм бэлэг барьж байгаа. Одоо бол энэ шоу төрхөө бол бид нар бүтэн солиё гэж байна. Нүүр гараагаад сууж ширээн яар сууж байгаа хүүхд шиг гоё өнгө төрх оруулъя гэж бодоод байгаа шүү дээ. Бас нэг орчин үетэйгээ хөл дийлүүлээ. Тэгээд олон шин зүйл тий үзэж байгаа бас энэ дуршиж байгаа гиг гэж үзэж байна. Тэгээд энэ тоглолт манаас маш их шинэлэг зүйлээр их байх. Ариун болно тий. За гээд юу яа те тоглолтод амжилтсаад нэг тэгэл да ёстой гоё юм. Тоглогч л да. Cheers хүү ингэж ахмахтайгаа анх удаагаа удлаар. энд шат танихгүй суугаад. Чи одоо хайчих. Энэс амар байна тий. Бид хоёрын өстө бүтэн хийж байна. Анх удаагаа л. Яадаг амттай юм. Энэ яг юу юм? Ингээд зөөлнөө хатаа юу гэсэн өөрөө хийгээд угаа. Энэ юу юм? Энэ бол час брендийн час брэнд. За дахиад ирэх юм манай бас влогтай хамтардаг манай Mountain Mongolia хамт олон байгаа. Манай Victorine влогийг одоо бүхэл зуны туршид сая
аяллийн бүх хэрэгсэл гайхансаа бүх юмараа ингэж гоё бит хоёрыг хангаж өгдөг аа. Тэгээд Mountain Mongolia хамт олныг бас дурсахгүй болохгүй. Өнөөдөр бид нэр хэдийн номд гүрэн дээрээ исэн ч гэсэн бүх дугаар дээр мань хамтарч ажилладаг байгаа. Өнөөдөр ч гэсэн хамтарч ажиллаж байгаа. Ажилласаар байх болно. Ажилласаар байх болно. Бид нар дандаа хамт байдаг мөртлөөсөө сая хэсэг хугацаанд бид нар бас коронавигоос ковидаас хойш ингээд жоохон тус тусынхаа ажлуудыг хийгээд ингээд явж исэн шүү дээ. Тус тустай амьдраад аж төрөөд энэ хугацаанд бас MC ах маань кино найруулсан байсан. Нэрээ тийм. Тийш тийм. Та ер нь хідэн уран бүтээлийн арга шүү. Найрандаад. Нөгөө юу лээдэрч. Нэрийг марччих. Агил. Агил. За өөр. Тэгээд нөгөө жижиг контентод хоёроор. Тийм энэ ч нөгөө хорхоо хатгаар аруулсан гэдэг шиг нөгөө хийх юмгүй өвтгөр шиг ингээд хэцүү байлд юм л ш. Тэгээд энэ нөгөө нэг юм тайзны бүтээл хийхээс дэлгэцийн бүтээл рүү орох юм асар ялгаатай. харин тэр дээр чинь бүдэрчээд байгаа юм. Тийм. Тэгээ хажуудаа нэг нөгөө зөвлөх байсан хүн учраас нэг тэгээ тим нэр зүүж байгаа. Тэгээс миний хийсэн юм гэж юу бах тэ. Гүүгүү тэгээ тийм чинь хийштэй энэ чинь хүн болгол. Тэгээ ер нь гэхдээ ер нь энэ ковид юм уу тэгээгүй байсан ч гэсэн ер нь ийм найруулагчийн киноны ч юм уу тийм чандад бол тийм бодол байгаад байгаа ш. Ер нь бол. Тэгээд тэр нь чинь нөгөө суралцах гэдэг юм байх хэрэгтэй байлаа. Би найрамч гэдэг чинь нөгөө анхных нь нөгөө үүссэн үүсгэлээр ойлгоодсэн чинь тэр чинь маш өөр юм байгаа байхгүй. Одоо нэг 3 жүжигчин уулзаал тэгээ жүжиг хийх гээл болохгүй болохоор аль чука чи тэнд сууж байгаа битэр жүжиглэнгүүд тэнд суусан найруулагч очоод гэдэг. Тийм ойлголттой байсан байхгүй юу юм л. Тэр чинь ямар их сургалт, ямар их гоё юм байдгийг ерөөсөө мэдчихгүй тэгээд. Тэгээ ер нь бол дотроо бол нөө сэтгэлийн чандад бол тийм бодол байдаг гэсэн нэг юм ингээд хийгээд үзчих юмсан. Тэгээд тэр киноны ард дээр киногаа яг юу болсныг бол ичээд үзэж чадаагүй төгсгөлд нь ерөнхий найруулагч мөксаг гэдгийг хараад жоохон амаатал гараа явсан тийм их төөгөө. Ер нь ч манай тоглолтуудын ч гэсэндээ уран бүтээлийн ерөнхий базалт найруулгыг бол бас хийдэг шүү дээ. Тэгэхээр бас бүх тоглолтыг бустай. Тийм бусдаас өөр найруулагчийн тийм юу өөр байгаа учраас орно шүү дээ хүн бол. Тийм учраас тийм бодол цаана байсан болов уу гэж. Байгаа. Монхорт бол сэтгэлийн бурхтай ойлгоо. Одоо жүжигчийн хүний хувьд би жишээ нь ийм энд нэг тоглоо үзчихсэн, тэр нэг тоглоо үзчихсэн зайлшгүй юм байгаа шүү дээ, тий. Чамж байгаа чи үл жүлээтэй бол гэж хүсэж байгаа тий. Тоглосон шүү дээ. Тоглосон. Ойтон багтаа юу? Ойтон багтаа. Нэр ойтон баг дураараа байж тий. Дураараа шүү дээ. Дэлхийн 5 бүх Шекспирийн 5 сонгогдод бүгдээр нь нааж идэг. Одоо та ер нь ямар тийм зөвшөөрөх хувьд ямар дүртэй хийсэн юм юм тоглочих юм бэ? Би Жавсран жавгыг Гамлет тоглох гээд тархиндаа ингээд бүр ингээд цус харуулт өгтөдийн хүртэл тийм юу авсан гэхээр тэр дүрийн гүнд яаж нэвтэж орсон гэдгийг боддог байхгүй юу. Тэгэхээр өөрөө дүр нь яг тийм шүү дээ угаасаа. Мангар сэтгэхгүй тийм асар их ачаал авцсан. Тэгээд тэр дүрийг нэг бүтээх нэг юм. Одоо л яг ингээд энэ насан дээр л хийх дүр байхгүй юу. Ер нь бол жишээ нь театр чинь дэлгэцээ шал өөр шүү дээ. Жишээ нэг тодорхой хэмжээний туршлага хоригдлуулж за энд нэг тоглоно гэдэг юм байгаа шүү дээ тий. Тэгээд тэр чин нүүр будаг ингээд бүх юм ингээд адилхан тайзны юм чин шал өөр харагдана онцлог. Дэлгэсэн дээр би одоо Гамлет тавилгавал та болшиндоо ороо гэж хэлнэ шүү дээ тий. Тэгэхээр тэр дүр дээр одоо нэг энэ жижигхэн бяр суuna гэдэг юм уу тийм байгаа учраас нэг тэр дүрд нэг тоглоод үзчих юмсан гэдэг л бодлоо байдаг. Тэр нөгөө талигч асан яхын найруулсан нэг кино. Хамгийн сүүлчэнд өөлөө. Тийм тэн дээр байдаг үстэй. Тэр чин мөрөөдлийн жижигхэн хэсэг шүү дээ. Гамлетийн жижигхэн хэсэг нь Тэр чинь гоё шүү дээ. Дүр нь бас гоё тий. Аюу гоё тийм. Нөгөө үзэгчд үзчихэд юу гсэн хэр жүжигчний амьдрал нөгөө гялах юм гих гоё юм байдаг юм гэж л дараад нь шүүмжлэн гэж ярьж байгаа. Тэгээ би найруулагчид тэрэн дээр алдсан юм болов уу гэдэг. Тийм ээ. Одоо нэг
шин бүтээл хийгээд юм гэр бүлэрээ сайхан халуун дулаан ингээд нэг ядаж нэг тийм сцен хийчихгүй яавдаа гэж дараад нь бодож байгаа байхгүй тий. Гэр бүл чинь одоо бидний гэр бүл бүгдээрээ ард ингээд баттай найдвартай байгаа шүү дээ. Тэгээ ээж аав хүүхдүүд ингээд суугаа нэг тийм гоё ямар гоё гэр бүлээ гэдэг нэг юм харуулах юм өнгөрсөн бол төлөрөөс ингээд мөнхийн ингээд яа өөрийнх нь бас шатаж явсан юм л да. Тэр бол гэр бүл хаяна гэдэг чинь тий тэрийг оруулахгүй зүгээр яг л өөрийнх нь урамлалч хүний хувьд тий. Тэгэхээр тэрийг л гаргахыг хичээсэн байгаа байхгүй юу? анхандаа энэ 2 жил бол ингээд 3 хүн тайзан дээр ингээд эргэл бүжгэлж ийсэн бол одоо ингээд бид нар 10 хөдөөлө 20 л ингээд тайзан дээр тэгш үзүүлэлтэд тоглож штэ. Эн чинь бахарх штэ. Манай дээгэл ялдсан штэ хөрхий. Хамгийн анхны тоглолтод ороод тэгээд манай шин 5 номертайс тий. Тий 6 тэрс байгаа тий. 6 номертай. Тэгэл түрүү ярьсан штэ тэгэл нөө анхлан орж байгаа штэ эн чинь тэгээ ингээ байж ахтал. Тэгээд ингэдэг гэсэн. Нөгөө сургуулийн үед ингээд хийсэн юм биш үү? Тэр чинь нөгөө яг ингээ үзэгчээ хараад ингээ импровизац хөдөлгөөр аваа явчих жоохгүй. Тэгвэл өөрийнх нь байхгүй бол нөгөө хэлэх үг нь. Тэгээ говцоо өмсөө ингээд хардаг гэсэн. Тэнд 3 алаал гэдэг гэсэн. Яваал ингээд тоглоод хувцсаа зогсдог. тэгээ дуусчих гэсэн. Үгээ хэлэх нөгөө үг хэлэхсэн оронд. Тэгээд харангуй бусаад дараагийн говцоо өмсөө гараад дахиад энд ингээд үзэж сууж байгаа тэгээд 6 удаа нэг ч удаа үг хэлээх 6 хүн болж гарсан гэсэн шүү дээ. 6 удаа хувцас солиод ямарсан гарсан. Тэгээ тайзан дээр ингээд гараад ингээ үг хэлэхэд байхгүй 3 хүн тэнд ингээд тэгээд бүр ингэсээр одоо би юу самдгүй шүү дээ гэдэг байгаа шүү дээ. Тэр анхны тоглолт тий. Анхны тоглолт. Та ер нь өөрийгөө жүжигчин хэрэгцээ биш байсан бол ер нь өөр ямар мэрэгчлээ байсан гэж бодож байна. Эмч болох уу? Эмч үү? Яа тэгэхээр ээж нь эмч хүн баг. Гэхдээ тэр нөгөө гэр бүлийн дарамтанд ороод бол болох магадлал өндөр. Би ч нараа 6хан сартай та нар мэдж байгаас тийм ингээ явцсан штэ. Гэр бүл үлдсэн гэр бүл мангар тийм соёлтой гэр бүл байхгүй юу? Тий одоо юу гэдэг одоо хоёулаас сэхэтэн тэгээ хүүхдүүд нь бас ингээд тэр замналаар нь явцсан. Тэндээс тис хөрхөмөнд орж иж байгаа байхгүй юу? Тий. Тэгээд үүдэнд говцоо тайлал тэгэл нөгөө ийм мангар зузаан шоотог байсан би санаж тэр. Тэргээрс моцорт л угаана. Баанд ороод ээж ихний угаалтаа хийжээд арай ч хорс намжааг өгöd игч тест ээж тестийн дараад нь игч орж жоод байгаа. Хоёр угаалт яа. Тэгэл тийм гэр бүлд ирээд хүн чи гисэг тасдгүй байлаа үс. Тэгэл ингээд игч ах дүүгуур ингээд өдөр ингээд хараал юу хийж байгааг нь хараал. Тэгэл тэгэн гут нь орой ирэхээр ээжд нэг ховлс хийгээл те. Ээж жог нэг ихч байгаа ш тэр чи. Тэгэл эднэр ингэсэн нөгөө угаалгын машин дийсэн ийм банка чихэр мэхэр нэг идчихлээ тэгэл нөгөө гурч гөвшөөл маргааш тэр гурч надаас хариу аваад гөвшөөл ийм байдалтай байсан. Тулаантай ингээд тэнгууд улам ховдмор санагдаад ингээд хор шаргадаад ингээд тийм л байдалд өссөн шүү дээ багнаас бол. Халаасны жимс. Коузет. Хөөш юу эм сайхан нэг эмээ дээр өссөн. Тэгээд ингээд гэрлүүгээ одоо сая яадаг гэрлүүгээ одоо явна шүү дээ. Явах замдаа нэг дунд нь алга болоо л гээд. Тэгээд тэгсэн чинь Од кино театрын уртлын фонтан Тий. Энд ч нэг нууж хаадаг юм байхгүй. Байхгүй юу. Манай эм сагч энэ дээрээ баг наснда өсөөд тэгээ сургуульд орох болоод тэгээ гэртээ ирэхгүй юу? Төрсөн гэртээ очихгүй юу? Тэгээ тэгэж яриад байхгүй юу эн чинь. Нөгөө эд чинь ингээд тэднийхэн гээд яриад байгаа байхгүй. Тий тэгээд нөгөө төргний тэрэг дуграал ингээд би нуугддаг ажилтай байхгүй. Аваа явчихдаг байхгүй. Явахгүй гэл. Тэгээд бид яг тухайн үед манай нөгөө годомдынхны бидний насныхаа хийдэг ажил бол тэр яарамгийн автобусан суугаад арт кино театрын өмнө зогсдیں۔ Тэгэнгүүт тэр фонтан дотор сэлэх. Тэр үл Юу? Од кино театрын уртлын фонтан. арт кино театрын. Арт кино театрын тий. Бүтэн үзэгчтэй. Тойроо дүүр ингээд хүмүүс ингээд тэгэл ингээд шомбож үзүүлээл тий. Тэр нь алж яана гэхээр улам алаал тэгэл. Яа. Тэгээ 3 4-лээ тэгэл ингээд
Тэр нэг Бямба бол Бямба гэж санаж байна. 06 номерын Яарамгийн автобусны ах байдیں۔ Тэр надад аймарсан. Тэр нөгөө Лязгаад автобус шүү дээ. Тэр чинь нэг юм хажуудаа том мотор чинь энэ цонхоор ингээ ордог. Тэгээ тэрний энд мотор дээр суугаа явахаар хамгийн аз жаргалтай байхгүй. Тийм яг ингээд заагалцсан. Тэгээд тэр арт кино театрын өмнө олон авьяас үзүүлсэн дээ. Жохон багтаа. Тэгээд би бодсон жүжигчин болъё гэж. Яана тентигээс сэлж явж байгаа ээжтэй харагдсан бол дуус. Ирсэн. Ирсэн үү? Харагдсан. Яана тэгээ. Тий, тэнд чинь харагдаж гин гэж ховдуулаад ирсэн байдгийн. Ийж ингэж. Тий. Яана. Би нэг ингээ харахад амар цэмбэгрээрээ эдэн штэ. Тэ? ээж юу? Гоё шүү дээ. Ийм гоё намлаг. Тэр манай нөгөө баяр тий. Өс нь ингээ баян ийм ингээ өс чинь баян өдөр болгоор юм уу? Үгүй юу? Мэдгүй тэр. Өс нь яараа баян ийм гоёороо ингээ тэ ингээ синстэд янзлсан ингээ амар цэмцгэр ингээ цэх ингээ явж мовж байгаа юм. Ийм айл нөгөөний шумбдаг үг дачиг явдаа даа. Би нэг сонд түгэрч гоо. Энэ би урд нь ярьж байгааг юм л. Миний өсгсөн эмээгийн 31 гээд нэг ихч байдаг байхгүй юу? Тэгээ би тэдний хүүхдүүдийг харж тэгээд тэр баян давгийнх гэдэг алдартай тэр чинь. Тэгээд нөгөө 100 намар нэрхтээ хичээлийн форум бүх юм бэлэн гармаанда хэдэн өртөө ирдэг байсан байхгүй юу? Ах маань юу хийдэг гэхээр тэр нөгөө одоо ийшээ хоолтын даваа гээд цагаан хайр гээд одоо баг хангагийн тэр авд юм да. Нөгөө тоочг тэр байдаг байсан. Тоочг гэж мэдж байгаа байгаа. Тий, тэгээд тэнд нөгөө орсуудаа 8 хайдаг байсан байхгүй. Тэгээд ийм нэг тамхи байна. Тэгээд тэр тамхиг маш их хэмжээгээр авчирж тэгээд зах дээр нэг төгрөг нэг хацыг нэг төгрөгөөр зардаг байхгүй. Тэр цаанаас авахдаа 20-25 мөнгөөр авдаг гэсэн юм шиг. Тэгээд би тэр нөгөө ахын гүүр үүдгсэн байхгүй. Яарамгаас ийм нөгөө эмээгийн нэг ийм савхины өөдсөөр хийсэн тор байдгүй юу да тий. Тэгээ хоёр торонд ингээд 30 ороод ингээд 60 тамхи аваачаад өгөөд зах дээр ах зараад тэгээд буцаагаад би энэ хооронд ингээд сэлгээ хийдэг гэсэн байхгүй. Тэгээд зах дээр яг ингээд захын хаалгаар орж наач тэр тамхиг нэг хүн асуух шиг болсон. Тэгээд тийм ингээд гэсэн чинь нэг өгч хахтаа гэд нэг төгрөг их мөнгө штэ гэж одоо худлаа яачихгүй хулгайлаа зарчихгүй. Тэг нэмс чинь нөгөө 60 тамхиг бүгдийг зарчих. Тамхиг амар ирдэрэгдэв. Пүү ингэсэн байж нэг зах. Хоосон хоёр тороо хармаалал мөнгөө толоош эндээс нэг хүн ингээд цагдаа. Ээ. Тэгээд тэр чинь амар их мөнгө байгаа шүү дээ тий. Тэгэл аваад орсноо. Тэгэл яагаад юм гэж худлаа хэлж үзлээ ах юм мөнгө гэж хэлээ. Тэгсэн чинь нөгөө хармаа уудлангууд хоёр тор ингэж гөвсөн чинь тамхины нэг юу нунаад тамхи зарсан байна. Тэгээ гүрийг сива ихэндээ бас тэр чинь 7 дугаар ингэсэн юм чи бас нэг хүн гүрийхтэйгээ янз бүр гүрийгээл гүрийгээ тэгсэн чинь нөгөө одоо шоронд суулган бол гээл цагдаа нэр нэг мэдсэн чинь ингээл бүрхээл ингээл ээж тэр нөгөө цонхны цаанаас гарч нүдэнд харагдаад байгаа шүү. Миний хөө бүх хүний хэлж идэхгүй шоронд суух гэдэг ингээл харагдаал ийм. Бүх хүний ажил. Чаавас. Тэгээ намаа дагаад яарамт ирээд тэр нөгөө пинд байсан 20 хэдэн авдар. Тамхин бүгдийн дэлбэлээд. Тухайн үедээ 20 хэдэн мянган төгрөг. Тэгээд тэр Улаанбаатарын мэдээлэл сон дээр дамчин давг дорж гэж бичүүлээд. Ээ алраа. Тэгээд тэрний зөөгч тийм ингээд бичүүлээд. Тэгээ би аавдаас амар зодолжсэн. Анхуд. Тэгээ тэр хүнийг социализм үед 20 хэдэн мянган төгрөг шатаацсан тийм. Фүү ч амар их мөнгө шүү дээ. Нэг удаа тэгээ шоронд орохч тэгсэн. Хоёр дахь удаад нь бас нэг шоронд орохсон чи яасан гэж чи. Аав хөдөө явцсан байсан. Тэгээд ээж нэг сүүлийн 5 төгрөг байсан юм л та. Тэгээд би ихчдэрийг ийшээ тэр хороолын 56 дугаар дэлгүүргдөө очоод загс юм аа ингээд одоо нөгөө нэг хилээр нь биш ингээд граммар авдаг байсан шүү дээ. Тэгээд нэг ийм талах нэг ийм гээд
Тэгэл дэлгүүрийн үдэнд очивол гэсэн чи их ч мөнгө хайчлаа. Гэт уйлаад болдог. Гүд хайцсан юм хайр гэсэж. Үгүй ээж намайг зодно гэдэг. Тэгэхээр муу хайр гэсээс суугаад идээгийнх нь. Эмэгтэй ихтэйг зодж исэн шиг тэгээд. Тэгээд гүж одоо мөнгөгүй яах гэж би харихгүй гэд. Уйлаа болдгоо. Тэгэхээр нь би за тааш явж игээд дэлгүүрийн мөнгө гуйлаа хүнээс. Аха 50 мөнгө нөө. Аха нэг төгрөгөө нэг ихчээ нэг төгрөгөө гуугаад тэний хоёр ихч ирсэн тэгээд. Тэгэнгүүтээ чамд хэдэн төгрөг хэрэгтэй ингээд 5 төгрөг одоо нэг гэдгсэн чи заа майг өгчихгүй. Бөөм баяр. Тэгээ ихтдэг хоёлаа дэлгүүрөөд авахмаа аваад тэгээд хайрсан чинь тэр хоёр хүн дэлгүүр рүү оронгуудаа төрөвчөө сойлуулад тэгэнгүүт нь хүүтэн царайтай би харагдсан мөлөө өөдөнд нэг гуз. Тэгэнгүүт над өгчөөд тэгээ би тэрийг дагаад явсараад гэртээрэд мэддэхгүй тэгээд гэр яйг мэдж авчаад маргааш өглөө хичээл дээр суусан чи багш хаалгангууд багш намайг гараад ирж байна. Гараад очлоо. Ээж зогсч, ээж уулч, игш уулч. Юу болж байгаа бэ гэж бодсон чи. Нөгөө хоёр хич зогсч 5 төгрөгийн ханд өгсөн хоёр хич. Болгоо исэн. Тэгээ мөн байна гээл тэгэл. Оо, ямар амар юм бэ те? Амар гисэн дээ. Тэг би яг шоронд сууж өст. Ямар амар юм бэ? Тэг ээж чи намайг аавын хүнтэй дээлийг өмсгөө тэгээд гэрт тэгээ сайн идээ дамаад байсан. Жүжигчээ бас те. Яг нөгөө сүүлийнхаа байлцаалтан дээр одоо ингээ хэрэгтэн тодорхохгүй ингээ хүүхдийн суулгана хэлсэн юм билээ. Тэгээд ээжтэйгээ явуулсан чи ачгүй нөгөө хулгайсан барьчих. Йоо, ямар амар юм бэ? Тэгээ босч ээж бас босчихдаа аав дэн тухай ярьж болохгүй шүү дээ. Бас нуугаад Нуугаад. Ямар амар юм бэ те? Энэ ёстой сонсож байгаа үг. Тий. өстөө сонсож байгаа. Тэгээ нэг хүүхд байгаад элдэн юм зөндөө тохиолдох юм да. Тийш дээр үед чинь тэгээ юм хомс. Тэр үед нь тэгээ тэр мөнгөний хайжвал амар юм баггүй юу? Би тэр их чахын хоёр ихэр хүүхд харуулдаг байсан байхгүй. Одоо тэр хоолтын даваа тэр баханга янз бүр цагаан хэрмэн. Хоёр ихэр хүүхдийн нэг өргөн тэрэг өсөд. Тий. Тэгээд ерөөс ингээд гүүгээд төрдөг байхгүй ерөөс. Хурдтал гүүгээд. Тэнгууд айгсандаа ч юм унтчихдаг байхгүй. Ямар Дүүгээ унтуулсан унтцоо гэх тэгээд гараал гүйцтэй. гүүшт. Тэгээ нөгөө донцохоор ингээд янз гэрч айгаад ч юм уу тэгээ унтчихдээ юм шиг байна. Өөрөө чиг харгассэн. Тэгээ багнаас хөгжилтэй. Гой хүүхднээс гэдэг хамгийн гоё шүү. Би лав ингээ жоохон байхдаа их ахыхаа хүүхдийг ингээ хардаг байсан байхгүй юу? Тэгээ ингээ тэвлээ гар өвддөг байхгүй юу? Тэгээ ингээ тэвлээ ойлгохгүй. Тэгээд унтахгүй. Тэгэхээр ч өвдөж гар өвдөд байгаа байхгүй тэгээ. Тийм гот ингээл нүдрөө нүлээ гэдэг гэсэн шүү дээ. Нар марлуу. Тийм гот нөгөө хөвч ингэсээр гараад. Бас наадуу харуулцдаг байхгүй ингээ. Тийм уцэг аваад өгдөг гэсэн шүү. Йоо. Би бол бүр амар ингэдэг ш. Бүү гэдэг ингээ хоёр тийшээс экстрэт гарав. Удаа тэгдэг. Одоо миний нөгөө гэж үдээдэг чинь нөгөө манай анхаа шүү дээ. Одоо спортын сэтгүүч нилээ том залуу байгаа. Яа таны тэр ингэж гүйдгээс бол хамаагүй дээр юм байна Тийм уу? байна бас. Тэг бүр ямар амар бүтэн бүтэн. Миний имиж наваа тоглох гэж ерөөсө хашаант дээр шороо байхгүй шүүрцээр бүгд цэмчдэг болчихсон. Яа. Шороогийн шүүрцээр бүгд цэмч шиг ингээ болчихсон. Тэгэл усгаа шүүрдээ. Шорооны тоглохгүй гэж. Чоноо гэж дууддаг байсан гэсэн. Тий. Чоноо гэж дууддаг байсан. Чон гэд. Тэгээд ганцаараа нэг дугуйтай байсан юм уу да? 75-ын дугуйтай тий. Тий, ганцаараа тийм дугуйтай. Гудманда. Араас ангил 20 идэв гүйлгээд дуунаад. Чоноо Нэг тарч манч нэг тарч гэл. Манчныг тарч байгаа. Тэгээ эмсэх ерөөсөө юм газар дээр юу нь явдаг ингээл Дандаа дээгүүр, хашаан дээгүүр мэгүүр ингэж явдаг хүмүүс байсан гэл. Одоо сахилахгүй шүү дээ ер нь бол. Одоо юм жоохон гайг болж байна. Манай өвөг ихтэй энэ Одоо өвөө болоод нэг гайг болж байгаа. Шар болдонгаа. Тий. Манай өвөг ихтэй нэг гол үндгийг яйг их ярьдیں۔ Манай ах мах. Танаа ах чинь бүр жинхэнэ атмаа байсан шүү дээ. Тий штэ. За зүмэн жадаг юу лээ? Ямар амар юм бэ? Нэргэсэ. Яаргийн заатар түмэн жадаг. Түмэн жаргал гээд заазуур тавьдаг. Олон жин заазуурсан ер нь бол. Эрүүгийн хуулийг гэдэг. Тэгээд нөө имээ тэгдэг л үсгс. Энэ хэвээр яг шоронгийн хадаас сулгаач болно гэл тэгж ярьдаг үсгс. Чи юу тэгэх бүр
Амар дараахан юун тийм юу хөх хүн өчнөө олон хүүхдээ айгүй тийм дараахан том сишчээр барьдаг айгүй тийм дүлгөх ах болсон шүү дээ. Бид нар чинь төмөө ахаар нөгөө одоо Godfather гэсэн үг байхгүй. Яарамхта. Яа. Төмөө ах шиг л хүн болно даа гэж. Амар голчмооч л алж байгаас. За зур төмөө. Тэгэд самарт явна. За. Би одоо манай үеийнхэн дөрөс ах нартай самарж явдаг ганцаар би байсан. Яг тэгвэл миний имээ нөгөө сангуустыг хариуцдаг. Тэгээд тэд нар ч нэг хідэн билмор канал авна. 3 төгрөг. Тэгээд нэг талх авна. Сонгон авна сүү. Бидний үе хамгийн амтаал тэр л байж тээ. 40 мөнгөний талхыг сүүнд дүрээд авс ногоон сонгодоо холиод тэгвэл гоё л байсан. Хамгийн гоё байсан. Тэр нөгөө сангуустын одоо продюсер юм байл. Продюсерын имээ хийгээд Тэгэхээр хүүн явна. тэг хүү батаар явна. Хүүгүүд хараа гал мануулна гэж байхгүй дулаан хувцаар агууд унтуулна тэгээд ууланд гараа тэр гэрээ хаягдж байгаа байхгүй. Надад ханок хөтөмсгөөд би чи энэ модон давираад тэр мод руу агаар дээр дамжаад тэр мод руу агаар дамжаад эндээс бууж ирдэг гэсэн. Яа. 3 модны самар болоод гэсэн. Яа. Тэгээд онгорооч нахдаг. Манай Эсрэглээ. чонуулс ална. Тэг болчихсон. Магтаж амжааг батан тэр орой дээр гарсан байна. Адин болох юм гэдэг. Тэгээд яг үнэхээр надаар самраа болгочод гар хүрдэг байсан. Тэгэл оройд нь дулаан хоч унтуулаад тэгэл миний самрыг үүрэн би ч даахгүй шүү дээ. Чийш дээ жаа байж. Тэр 25-ын 10 зар чинь үүргэвч. Тэргээр нэг ирэхэд имээвэл тарахын хэрэгтэй. Ямар цагта юу ч хэлэхгүй. Чи өглөө 6 цэцүү тэр буудлын хогийг бүгдийн шүрд ингээд цэвэрлждэг. Тэр хавьдаа бол одоо амар амт байсан байхгүй. Тэгээ самар зарж яхад бол эмээг юу ч хинч ч ийлэхгүй. Иш би. Тэгээд уйлж исэн. Нэг анхны самарч явж ирээд тэр 25-ын 10 зарч хичнээн жууд 50 гаруй төгрөгч бас юм дэгдэг. Ингэж намайг тийчээн гэж би мэдчихсэн гэдэг. Тийчээ. Яасүр. Имээ ээж ярахаар л ингээл гоё. Тий. Та тэгэл нэг гоё аюух урын сангаасаа нэг ганц гоё шүлэг уншаач тэрлээ. Уншаач. Тий. Манай блогийг үздэг таныг одоо оруулаач гэдэг хүмүүсийн цаад санаанд нь бас ийм байгаа болов гэж бодоод байгаа байхгүй юу? Энэ ард нөгөө нэг ай май дивсч. Дивсч. Баугийн лавсран гэдэг хүнийг би одоо энэ нэг яруу найргийн алтан үе гэдэг нэг байх юм бол тэг мөнгөн үеийн толгойл гэж ойлгож шүү дээ. Тэгээ энэ хүний хэлж байгаа шүлэг юуныхан найрглынхан аяс нь болохоор сүү цус хоёрыг холиод хамгийн эвтэйхнэр хүнд хүргэждэг би ойлгод. Хамгийн эвцэлтгүй хоёр зүйл шүү дээ. Тэгэхээр энэ ийм мундаг хэллэгтэй болохоор хүмүүс баугийн лавсрангойг бас биширч уншд юм болов гэж Одоо хүртэл боддог тийм. Тийм учраас тамгагүй төр жүжигт нь ерөнхийлөгч ирж үзчихэд төрийн сойрхол хаалгаар гарч амжаагүй энэ хүн төрийн сойрхол өг гэж хэлж ийсэн ч гэдэг юм уу тийм. За тэгээ нэгэнд ижи эмээгээ ярьсан учраас тэгээд энэ хүний шүлгээс нэг уншита. За. Та дараад нь гоё айдивс нэг гоё утга оюнгтай болгочоор. Тэгсчнэ. Хагарсан чулуу эргэж ивэлдэг хүн адил би үннийг хэлээ. Нулимсараа зурж хэлээ. Хагцхын цагт өвхөд давж уусдгүн адил би үннийг хэлээ. Амьсгалаан зангидж хэлээ. Ижитэйгэн байхад би баян байсан. Орисоор муу ижитэн очиж үнсүүлэхэд одод бүгдээрээ миний нүдэнд чуулдаг байсан. Инээсээр ижимэн над ирэхэд энэ замб твийн наран ганцхан над дээр асгардаг байсан. Ижитэйгэн байхад би баян байсан. Арга үрсэн муу ижихэн арга үрдгүүхэд аараг толгодын эс алтаар нурдаг байсан. Бүртэн зэрэглээ хормой тайм нароцолдож бүжин бор хөлийн сайрыг долоодог байсан. Ижитэйгэн байхад би баян байсан. Судсан лувшиж халууд үүгсэн бурхны өвөр дээр би тоглодог байсан. Сүнс зайлам харанхуйн дунд сүүн өмөрч унтдаг байсан. Ижитэйгэн байхад би баян байсан.
Уул уулын орой эргэж уулздун адил би үннийг хэлье. Цусаан бослогож хэлье. Урсгал ус эргэж урсдгун адил би үннийг хэлье. Исен шатааж хэлье. Ижигээ амирснаас хойш би гуйлгчин болсон. Гэхдээ энэ хорвоогийн өхлөөс өөр юу ч гуйхгүй тийм гуйлгчин болсон. Ижитэйгэн байхад би баян байжтэй гэж. Одоо нөгөө үннийг хэлхийн тулд цусаан бослогож хэлий энэ үнэн шүү гэдгийгээрээ би миний цус бусдалж байгаа адил үнэн гэж хэлэнгүүтээ айдас нь ижийнхээ сүг нөмөрч унтчихсан гэлээ. Тэгээд нэг ийм хэллэгийн энийг одоо яаж энийг бодож олдсон юм. Хэцүү те. Айц хөргөн харанхуйн донд Сүнс зайлам харанхуйн донд би сүү нөмөрч унтсан. Энэ бавуугийн тавсрангуй санаа алдахад хин сүү тагнаад амт салхины үзүүрийн налгахэр аг колод аргасан боржигны тал мэн гэдэг ингээд энэ боржигны тал шүү дээ. Энийг японочууд авъя гэсэн гинэ. яг энийг Ирхийн өгсөн юм байна. Оо тэгээд Тэгэн гууд нөгөө энэ утх нь хизээч буухгүй гэж байна. Япон хэлэнд Хилэн өөрөө тийм ядуу. хөрүүлж чадахгүй те. Хүрхгүй байна. Тий. Үгсийн сан хүрхгүй. Тий. Ийм уран тансаг яахгүй байхгүй гэж тий. Хөрвж болохгүй байхгүй тий. Тэр чинь нөгөө хөрвж болшгүй энэ чинь хүн одоо тэрийг айгүй хэцүү амар хилдэгтэй шүү дээ тийм одоо. Үнэхээр мундаг. Ярахын арга байна. Монголын хэлний урлаг соёл бол бүр хамгийн фүүл төвшөнд байгаа. Энийг ч бидний тоглолтын дээр бас дурдна те. Энийг заашгүй дурдна. Энэ хүмүүс энэ одоо нөгөө түрүүн хэлсэн шүү дээ. Утсаар өчгтэй нэг дандаа мурын хазгаа авчиад байгаа. Энийг нэг монгол хэл гэж одоо ийм сайхан байдгийн шүү гэдэг бид нар бас дурдъя гэж бодоод байгаа шүү дээ. Яг зөв. Сая тэгээд энэ бавуугийн лавсаг сүнгаан ихнэр нь ийм дивидис пянц билүү? Дивидив билүү? Юу л гаргасан байна. Хүүн уншаад. Тэгээд өнөөдрийн хүртэл тэнгэрт хальсан ч гэсэн миний хань одоо биднийг түшээд явж байна. Харин тийш. Өнөөдрийн хүртэл энэ хүний гаргасан энэ номыг ямар их хүн авд юм бэ? Ямар их хүн уншд юм бэ? Би үнэхээр бахарч одоо ингэ тийм үнэхээр хэлэх үг болдохгүй юм. Тэр зүгээр ястаа үнэхээр үгээр хэлхийн аргагүй үгийг зүрлэлийг ялж. Одоо жишээ нь би үхлээ гэдэг үгүүд дэлхийн нийтээр нэг үг байгаа шүү дээ тий. Үхлээ гэдэг үгийг сүүдрэн дарж унна гэж хэлж байгаа шүү дээ. Йоо. Үхэл гэдэг. Амьд хүн сүүдэртэй. Тий. Сүүдрэн дарна унахта гэдэг үг чинь амар байгаа. Энийг тэгэхээр Япон яаж очиулах вэ тий. Хятад 5000 ханцаа 6000 ханцлаа гэн. Гэхдээ манай үг шиг юм баян хэллэгтэй үг байна. За гуруулаа жоох юу яаж энэ тий одоо дуусгая. Тэгэхээр сайхан байлаа. Лого бас өндөрлөе гэж бодож байна. Тэгээд ивент тэгч бас байгууллагуудаа нэг дурсаад гой гарын бэлгээр хадуулаад Харин тэрийг шинэ авах гэдэг. Яа, тэгээд 10 сарын 9-ноос манай бас шинэхэн тоглолт маань Монголын үйлдвэрчний эвлийн соёлын төв ордонд одоо нэгдэн. Тэгээ маш их шинэлэг зүйлийг агуулсан байгаа, шин зүйлийг үзүүлэхийг бас зорьсон байгаа тийм ээ. Хичээж байгаа. Тэгээд бас яг цагтаа эхлэхийг бас бид бүхэн зорж байгаа. Та бүхний оролцоош энэ чинь. Тий. Хамтдаа яг цагтаа юмыг ихлээр цагтаа дуусгадаг болцгоё гэдэг юм. Урайндор сүртэй. Ер нь ингэж хичээж байгаа шүү. Тэгэхээр бас хурцын ирд үзэж байгаа үзэгчд маань ч гэсэн бас хичээгээрэй. За ингээд дэв сайхан минь бас гоё дурлаад байгаа энэ концерт Монголиа хамтаа. Оо ашиг. Яа. Өвөлгүй юм да. Өөр юм да. Одоо орохдоо хоёрыг өгöd байгаа шин 5 оролтоо шин чинь тий. Бадгалж штэ. Нэг концерт Монголиа хамт орноос ингээд ахмаа нөгөөрөөгээд чихрийнхаа дээжээс ингээд өгсөн юм аа. За гэлээ да. Энэс харгалуулахгүй дэглэн барьж байгаа хүн идэж болно. Сахаргүй тий. Сахаргүй. Бямбаг хийж болно. Энийг бас бямбаг хийж. За. Тэр явах вэ? Мажаа. За энэ манай бас хамтран ажиллагч Mountain Mongolia-гийн хамт олонны зүгээс танд энэхүү нүдний шилийг Lenovo брендийн нүдний шилийг бэлэг өгч байна. Энэ нүдний шил онцлогтой. За.
Энэ зүгээр нэг нүдний шил биш. Энэ нүдний шилний хэлбэр хэмжээ бол ямар ч нүүрний хэлбэртэй хүн зохино. За. Дээрэс нь энэ юу вэ гэхээр чихвчтэй. Нүдний шил чи өөрөө чихвчтэй гэсэн. Аа. Нүдний шил чинь өөрөө чихвчтэй. Та уцаа гаргаж ир заавал ярих шаардлагагүй. Блютуthээр шилтийг холовчих юм бол утас чинь дуугарлаа та коноп дараад шилээ ярьчин. Энэ нь одоо чихвч гэсэн үг. Тэгээ энүүгээр зүгээр ингээл яриад явна гэсэн үг. Тэгээд Mountain Mongolia-гийн хамт олноос Mountain Electronics гэд бас байдаг хгүй юу? Тэрний хамт олноос За баярлаа. танд өгч байгаа шүү. Баярлаа. За 10 үндсээс бас ахад маань час өнөөдрийн час гэсэн брэнд гаргаж байгаа. Янбу гарынхын бэлгээс тань байнгаар дуудъя. За баярлаа. Час хийсэн яриа өрнүүлсэнд баярлаа. Гэт час брендийг бэлэг болголоо. За мөн манай нумд гүрний хамт олноос таныг гэр бүлийнхаа хамтаар нэг өдрийг хурж ирээд амралтаа нэгэн сайхан өдрийг өнгөрөөгөөрэй гэдэг эрхэм бичиг өгч байгаа юм шүү. Тий. Тэр яг бит хоёр руу ярьчих заяа. Яванд манай нутгуур гарга ийм гоё юутай болно. Эрхийн бичгтэй болно. За тэгээ. За тэгээд одоо яг энэ цаг үед бидэнтэй хамт байж бидэнд анхаарал хандуулсан үзэгчдэд баярлалаа. Mask Production 20 жилийн ай хүрээнд одоо энэ шоу ертөнцид бас бид нэг шинжлэх хийх болсон үзэгчдийнхаа нөгөө сэтгэлдээр яаж байгаа шүү дээ. Тэгээ шинжлэх хийх болсон гэдэг үдснээс бид нар бас нэг арай өөр өнгөйстэй тоглолтыг үзэгчдэд хөрөх гэж байна. Та бүхэн бидний өнгөйсийг гэж хараад шүүмжлээ тодорхой өгөө, талархлаа тодорхой өгөөд ингээд байгаасай хамт байгаасай гэдгийг чин сэтгэлээсээ хүсэж байна. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэг Баярлалаа. Хамт байсан баярлалаа.